За ингээд Cool Монгол подкастын ээлж дугаар бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор гэр өргөө төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Бадрунтай Бадруныг зочноор өрөөд авчирч уулзж байна. Welcome. За урьсан дэх баярлалаа сайн уу. За чи ер нь ингээд юу яагаад ах шиг л да. Жохон гайхалах шиг байна. Подкаст эднэрийг яаж ихэн сэдв мэдэв ингээд барих юм уу? Янз бүрийн ярих юм уу гэд. Янз бүрийн аженда сэдв гэсэн юм ерөөсөө байхгүй. Ерөнхийдөө бол би подкастаа интервью гэж харахгүйгээр зүгээр л айгүй энгийн ярилцлага яриа. Би чивт хоёроо хооронд л болж байгаа яриа. Тэгээд ямар ч скрипт байхгүй, цэвэрлэгээ хийхгүй, засвар масвар оруулахгүй. Ерөнхийдөө бол нэг тийм амар пропаганда маягийн юм ерөөсөө биш. Зүгээр л чивт хоёрын бодит жинхэнэ ярилцлага. Ярилцаа. Би анх бас сонсчод подкаст гэхээр нь би өөрөө подкаст баг огт сонсож байгаагүй юу гэдгийг нэг сайн мэдэхгүй байсан. Тэгээд яг сонирхолтой санагдсан л да. Тэгээд би нэг их тийм яриа энтер хийгээд байдгүй болохоор анх бол за тийм юм болоо гэж бодож байгаа. Сүүлийн үед ер нь нэлээд жоохон бохимдолтой яваад. Тэгээд за ерөөхдөө хийвэл хий гэж бодсон. Бохим гаргая гэж бодсон. Ялангуяа сүүлийн 2 хоног бол нэлээд тиймэрхүү л байлаа. Подкастыг ингээд байгаа. Ер нь интернет бий болоод хөгжөөд технологи ингээд хөгжөөд ингээд явахлаараа контент эднэрийг бол хүмүүс ерөөхдөө интернет дээр гаргаад одоо бол орчин үеийн залуучууд технологи нь байгаа бол интернет рүү холбогдох болцоонд байгаа бол ерөөхдөө бүх цагаа телевизийн цагтаа скежүүлтэй ерөөсөө уяхгүйгээр өөртөөхөн цагаараа хийж байгаа. Одоо өмнө чинь бол санжил багтай жоохон баг чинь орой 9 цагаас юм уу 7 цагаас кино гарна гээл телевизээр хүлээгээл тэгэл давталт гээл ерөөсөө янз бүрийн байхгүй амар төвөгтэй байдаг гэсэн. Тэрийг бол хуучин дээр бидний одоо өмнөх үеийн хүмүүс хийж байгаа. Одоо болохоор хүн болгоо өөртөөхөн контентыг хүссэн цагтаа өөрийнхөө цагтаа тааруулаад ингээд интернетээр даунлоод хийгээд ингээд авч байгаа. Тэр нь бол хөгжмөөр байна, дуу хөгжмөөр байна, видео контентууд, кино, гэл ингээл бүх юм даунлоод хийгээл интернетээс өөртөө татаж аваад сонсоод үзэл явж байгаа. Радиогийн хувьд бол яг подкаст гэдэг юм санаа нь бол яг series гэдэг нэг юм гарч л байсан л да. Гэхдээ яг үүсгэн байгуулагч гэх юм гол юм ингээд айгуу сайн дэлгэрүүлсэн нь бол Apple-ийнх байхгүй. Анх iPod эднэрээ гаргаж ирээл тэнцэнэ яг подкаст гэдэг. Тэр нь подкаст нь ер нь бол радиог интернет дээр л тавьсан гэсэн үг. Тэгээд FM радио биш, радио нэвтрүүлэгдгийг аудио контентыг ерөнхийдөө бичлэг хийгээл интернет дээр тавьчихж байгаа. Хүн болгон өөрийнх нь цаг зав тааруулаад тэрийг даунлоод хийгээл ингээд сонсож байгаа байхгүй. Би ч уг нь 10 жилд байхтай энэ төр хамгийн шин гарч байгаа юмнуудыг мэддэг, хийдэг, сонсдог, авдаг байсан чи одоо бол ерөнхийдөө залуу дээр хуучраад байгаа юм шүү. Одоо л авчихгүй шүү дээ. Харин тий одоо бол ерөнхийдөө болсон. Тий. Тэгээд Cool Монгол подкаст гэдгийн яг ерөнхий санаа нь бол би ингэж бодоод байгаа. Монголд ингээд айгүй гоё юм хийж байгаа. Айгүй олон хүмүүс залуучууд төгсчөөл ингээл яг өөрсдийнхээ одоо энэ passionate гэсэн нэг passion олж аваад тэрүүгээ ингээл хийгээ явж байгаа. Айгүй олон залуучууд, айгүй олон улсууд хүмүүс байгаа. Тэр бүгдийг бол нийгэм тэр чигээр хэвлэл мэдээлэлээр ингээ гагаж цацаал ингээл мэддэггүй шүү дээ. Хүмүүс ерөөсөө мэддэг байхгүй. Тэгээ миний хувьд ч гэсэн энэ подкаст нь ер нь нэг жоохон discovery маягийн болоод Монгол улсуудтай хүмүүстэйгээ уулзаад хэн хаана юу хийж гин айгүй гоё түүхтэй, гоё сторитэй хүмүүс байгаа. Энэ бүгдийгээ сайхан надаа ярьж өгөөд би яг интернет дээр тавиад хүмүүс бусад одоо надад адилхан монголчууд бүгдийн даунлоод хийгээд сонсоосоо л гээд тэгээд энэ хүмүүсүүдийг олон нийтэд ингээд хүргэхээр ийм санаатай л байгаа. За одоо сонирхолтой юм ярьж чадчихна уу да харин. Үгүй заавалчгүй сэтэнд ийм сонирхолтой байхыг прешэр байхгүй. Хүмүүс унтаад өгөх юм биш үстэй. Сонсож байгаад нойрны миний эхний подкаст чинь баг 2 цаг гарантай болсон уу юу? Тэгэл хүмүүс гайгүй сонсоод хамгийн их даунлоод хийгдсэн болж тарж байгаа байхгүй. Ер нь бол подкастын одоо энэ форматыг бол би энэ Joe Rogan Experience гэдэг подкаст гэдэг. Тэрийг л ингээд нэг жоохон дуурайгаал скрипт байхгүй бүх юм pure unfiltered гэж байгаа байхгүй. Харин тийм намайг ирэхэд ч гэсэн их бэлдсэнгүй шүү дээ. Юу ярих юм хэлэхгүй. Тэгэл орж ирээл ярмаар байгаа юм ярилцъя. Шууд орж ирээл ярьлаа тий. Тэрүүгээр ингээл модел хийгээл ингээ явж байгаа.
За гэр өргөө төрийн бус байгууллага гэх тэр нь яг юу юм бэ? Гэр өргөө төрийн бус байгууллага гэдэг нь бол саяхан энэ 4 сард байгуулагдсан аль биесээр одоо бол нэг 7 сарын туршлагын үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний гол зорилго нь бол Улаанбаатарын гэр хорооллуудаар ерөнхийдөө бол шинэлэг шийдлүүдийг олох, судлаад, шинжилээд тэгээд ямар нэгэн бүтээгдэхүүн юм уу үйлчлэгээ шинээр дэлгэрүүлэх гэсэн тийм санаатай төрийн бус байгууллага. Ерөнхийдөө нэг social entrepreneurship маягийн social enterprise би бол англиар нэр нь бол Gear Hub гэж байгаа. Тэгээд англиар бол non-profit social enterprise гэж нэрлэдэг юм л та. Ерөнхийдөө бол жоохон нийгэмд чиглэсэн тийм байгууллага. Ер нь төрийн бус байгууллага чинь тийм л дээ. Гэхдээ бол энэ нь бол арай жоохон бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргана гэдгээр өөр юм болов гэж бодод байгаа юм. Гэхдээ бол манайх гол нь тийм ашиг эрэлхийлсэн биш. Ер нь бол нийгэм чиглэсэн л дандаа зүйлүүдийг хийнэ гэсэн үг л дээ. За одоо бэлдэж байгаа юм уу, төлөвлөж байгаа, хэрэгжүүлж байгаа санаа байна. Яг одоогор бол бид нэр ажиллаж байгаа нэг төсөл байгаа. Яг эхлэхээр болсон 2 бас төсөл байгаа. Хийж байгаа нэг нь бол Гонконгийн их сургуулийн архитектурын төв байдаг Rural Urban Framework гэдэг. Тэр нь бол яг Гонконгийн их сургуультай байдаг тийм 2 архитектурын профессорын байгуулсан төв байгаа. Ялангуяа одоо хятадын хөдөө нэлээ их үйл ажиллагаа явуулж шин дизайнууд хийгээд тэгээд тэрүүгээрээ дэлхийд нэрт гарсан. Одоо сүүлийн ялангуяа 2-3 жилд бол нэлээд олон том дэлхийн хэмжээний шагналуудыг хүртсэн тийм байгууллага байдаг. Тэднэр нь ерөнхийдөө нэг 2 жилийн өмнөөс хойш бол Монголыг сонирхож эхлээд бид нартай хамтрахаас өмнө бас нэг төсөл хэрэгжүүлсэн байдаг. Тэгээ яг одоо бол манай гэр өргөө төрийн бас байгууллагатай хамтраад incremental urbanism гэж нэрлэдэг байгаа л да. Тэр нь бол ерөнхийдөө гэр хорооллын дизайн чиглэлээр шатаар ерөнхийдөө сайжруулж хөгжүүлж болохоор тийм стратеги төлөвлөгөө, дизайны төлөвлөгөө гаргах тийм төсөл байгаа. Тэрэн дээр нь бол ялангуяа одоо Монгол гэр гэдэг зүйлийг яаж 21-р зуунд тохирохуйц ялангуяа одоо сууринтай байдалд тохирохоор болгож болох уу гэдэг талаас нь хараад архитектурын шийдлүүд гаргаж ирж байгаа. Тэгээ хамгийн гол онцлог нь бол энэ яг л Улаанбаатарын гэр хорооллын иргэдэд зориулсан тийм шийдэл байна. Ямар нэгэн өөр газар хийхээр эсвэл зүгээр нэг туристүүдэд зориулж те Монгол гэрэнд өөрчлөлт гаргаж байгаа биш. Хамгийн гол нь хийж байгаа одоо зүйлүүд нь бол бүгд гэр хорооллын хүмүүсийн хамгийн гол тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх тийм. Тэгэхээр одоо бидний нэг ажиллаж байгаа зүйл нь бол одоо gear plugin гэж нэрлэдэг байгаа л та. Монгол гэрлөө шууд залгацдаг тийм одоо байгууламж одоо юу гэмдэ жижигэн ерөөхдөө байшин гэсэн л үг. Тэрийг бол шууд хүмүүсийн одоо амьдарч байгаа хэрэгжилж байгаа гэрлүү нь бол маш амархнаар залгачж болдог. Тэгээд энэ дотроо бол боловсон нойлтой, шүршүртэй тэгээ бас халаалтын системтэй. Гэхдээ энэ зүйл нь бол ерөөхдөө дөнгөж одоо санааг нь гаргаад, дизайныг гаргаад яг хийж үзэж байна. Энэ Монголд бол бид нар бас техник технологийн дээд сургууль гэдэг сургуультай хамтарч ажилладаг. Тэгээд ерөнхийдөө гаднах каркасыг нь бол бариад үтцсэн байгаа. Одоо яг эцсийн зураг төсөл нь бол бэлэн болцсон л байж байна л да. Тэгээд энэ өвлөөс бол яг нэг айлын хашаанд тавиад нэг айл өрхийг бол амьдруулж үзээд үнэхээр юм болж гинөө илүү одоо тав тухтай болгож чадчихэв гэдэг талаас нь бол харна л да. Ер нь бол боловсон нойл, халаалт тэгээд юу гэлээ? Шүршүр. Гэхдээ яг миний харж байгаагаар бол хамгийн гол зүйл нь бол халаалт л байгаа. Тэр шүршүр нойл хоёр нь бол эхний ээлжинд бол
яг тийм сайн болохгүй байсан ч бол миний хувьд бол яг манай нэг Гонконгийн хамтрагчд бол мэдээж бүх талаас нь харж байгаа л да. Би бол хамгийн гол нь ерөнхийдөө Монголд ялангуяа дэлхийн хамгийн хүйтэн одоо нийслэл гэдэг байгаа Улаанбаатар хотын гэр хорооллуудад хамгийн чухал асуудал нь бол яалтчгүй халаалт гэдэг. Тийм болохоор би бол миний зүгээс бол энэ халаалтын талаас нь бол голчлон анхаарад тэгээд энэ нь бол зөвхөн Монгол гэрт амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг тав тухтай болгохоос гадна дээрэс нь давхар агаарын бохирдол гэдэг зүйлийг бол арай багасгах юм болов гэсэн тэр талаас нь харж байгаа л та. Халаалт нь тэгэхээр юу юм? Цахилгаанаар юм уу? Одоо концепц нь гарцсан байгаа юм. Гарцсан байгаа. Халаалт нь бол хоёр зүйлийг туршиж үзэх юм. Тэр нь юу вэ гэхээр ерөөхдөө яг л энгийн гэрийн зуух ашиглаад тэгэхээр нүүрсээрээ ажиллана л гэсэн хിവэрээ л те. Тэгэхдээ дотроо яг халаалтын систем нь бол нэг нь бол шалны халаалтын системтэй болох юм. Нөгөөх нь бол зүгээр пар залгах юм. Тэгэхээр тэр нэг халаалтын систем энэ шалны халаалтаар нь жишээлбэл ингээд доогуур нь турба яваад тэрүүгээр нь одоо ямар нэгэн тийм шингэн тос гүгээд тэр нь бол тэр 100-аараа халагдаад тийм халаад тэгээд ерөнхийдөө гэрээ халаана л та. Тэгэхээр яг гол нь хэр үнэхээр энэ нь илүү зүгээр 100-аас сайн ажиллаж чадж гэнэ үү те илүү дулаанаа сайн барьж гэнэ үү тэр тал нь бол маш чухал. Тэгэхээр зөвхөн энэ халаалтын систем гэдгээс гаднах бүрээс те ямар материал ашиглаж байгаа энэ одоо жишээлбэл плагин нь өөрөө юугаар хийсэн байх юм ямар өөр low tech гэдэг те маш тийм хялбар үйлдвэрлэхэд нэг тийм төвөгтэй биш л маш тийм хялбар одоо нэг аргуудыг ашиглаад халах тийм юмнууд судалж байгаа л та. Тэгэхээр одоо жишээл бас нэг сонирхолтой зүйл нь болохоор ингээд урагшаа харсан арлууга ерөөхдөө харсан тал нь шилэн дотроо шил гэдэг нь ерөөхдөө цонх шиг одоо байна. Тэгээд дотроо бол ингээд турбанууд байх юм. Тэр турбан дотроо ерөөхдөө одоо зүгээр л шороо хийцэн байх. Тэгээд тэр нь бол өдөртөө нар гарцсан багт нь бол тэр турбаага халаагаад турмаа доторх шороо нь халаад тэгээд тэр нь ингээд халууна барьсаар аваад сүүлд нь оройн нь болохоор тэр халууна буцаад гэрлүүгээ гаргадаг гэсэн тийм зөвхөн нарны юунаас тэгж шалж болох юм. Харин би бол өөрөө тийм дулааны инженер, дизайнер, архитектор энэ төр биш л дээ. Тийм болохоор миний бол ойлголт бас энэ тал дээр дутж байгаа. Гэхдээ гол нь манай хамтарч байгаа хүмүүс энэ тал дээр нэлээд сайн ойлголттой мэдлэгтэй. Тэгээд бас инженерүүдтэй харинтай ажиллаж байгаа болохоор ийм яг тийм low tech хялбар арга байдаг гэж хэлсэн. Би нэг сүүлд нь өөрөө бас жоохон судалж үзээд. Тэгээ ерөнхийдөө миний бас мэддгүй байсан зүйл нь одоо Монгол гэр жишээлбэл яагаад амархан дулаана алддсан бэ гэхээр гол асуудал нь зүгээр масс байд юм байна л та. Зүгээр масс гэдэг зүйл нь дулааныг барьж яадаг. Тэгэхээр аль болохоор ямар нэгэн барилга нь ингээд масстай одоо жинтэй гэх юм уу те байх тусам тэр нөөний дулаан тэр массандаа шингээд эсвэл тэр масс нь бол дулаанаа бас гадагшлуулдаг те. Монгол гэр бол зүгээр нэгэн эсхий бол бүрээс байгаа. Тэгээд тийм болохоор маш хурдан тэр дулаанаа алдаад байдаг. Тэгэхээр Монгол гэрийг ерөөхдөө дулаан байлгыг дулаанаа алдуулахгүй бэй гэдэг тал дээр нь ажиллах юм бол гол нь массыг нэгсэх ёстой гэсэн тийм зарчмаар манай энэ нэг архитекторын хүмүүс бол ажиллаж байгаа. Тэгэхээр яг энийг туршиж үзнэ үнэхээр яг хэр их өөрчлөлт гарах нь яах нь гэдгийг би одоохондоо хэлж мэдэхгүй. Энэ өвөлдөө ямар ч байсан цагааллахгүй туршиж үзчихэд тэгээд энэ гаргасан санаа нь бол бас л зүгээр эхний санаа л явж байгаа л да тий. Тэгээ мэдээж одоо энийг бол урт хугацааны төсөл гэж харж байгаа. Олон жилийн турш бас энийг өөрчлөн авах, тэгжээж сайжирн, дутуу юм зөндөө байгаа тэрийг бид нар мэдж байгаа. Тэгэхээр ямар ч байсан тийм нэг массын нэгсэх нь тэгээд өөр төрлийн ерхийдээ халаалтын системүүдийг туршиж үзэх тийм санаатай л. Би ер нь сая ингэж хараад байл да. Плагин гэдэг байгаа. Тусдаа ингээд нэг байгууламж гэртээ ингээд залгаад авчин. Тэр байгууламж дотор нь одоо 100 ажиллуулах санаа байгаа юм ба штэ. Тэр нь халаагаад. Гэтэ яг Монгол гэр тэр плагинг бол 100хан дээр халаалтаа хийн, дээрэс нь хоолоо хийж байгаа штэ. Хоёр ингээд 100 тэгэхээр чин тавих шаардлага гарч ийн. 200 биш. Энэ бол яг л
Монгол гэрт ашиглагддаг тэр байдаг 100-аа аваад тэр плагин руу зүгээр нүүлгэж байгаа. Тэгээ хоолой тэн дотор их юм уу? Тэр хоолой тий тэндээ бас хийн. Тэгэхээр тэр нь бол яг энгийн л 100 байна. Тэгээ тэр 100-аа бол бас тийм нэг тоосгоор хийсэн хананд одоо тоосгоо хананд тийм байршуулж байгаа юм л. Тэр нь дахиад бас массыг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр бол бас хоолой бол ерөнхийдөө бол тэр галзуухаа бол тэр плагин руу нүүлгэж чинь гэсэн үг л дээ. Яг тэр плагин нь өөрөө бол одоо энгийн нэг 5 онтой Монгол гэрийг бол ерөнхийдөө 2 дахин томсгож байна гэсэн үг. Яг дахиад нэг гэр залгаж байгаатай л адилхандуу тийм талбайтай байна. Тэгэхээр одоо массыг нэмэгдүүлэх гэдэг нь бол эсхийг нь бас өөрчилж болох юм уу тийм? Эсхийг нь одоо материалын эсхийний хооронд нь шинэ материал ашигладаг ч юм уу. Тийм. Тэрийг одоо яг бид нар бас бүрэн шийдээгүй байна л та. Ерөнхийдөө Монгол гэр нь бол зүгээр гаднаасаа бол яг л гэр шигэ харагдаж байна. Тэрийг бол эхний ээлжинд бол зүгээр эсхийгээр бүрэх юм. Гэхдээ бол бас ерөнхийдөө материал тал дээр судалгаа хийгээл явж байна. Энд Монголда бас бид нэр одоо барилгын компанитай ажиллаж байгаа. Тэр нь бол ZAG компани гэж барилгын компани байдаг. Тэд нартай бас хамтраад ерөнхийдөө материалуудыг судлаад яаж гол нь бас нэг хүмүүс энийг ялангуяа энэ бүтээгдэхүүн бэлэн болоод үнэхээр сайн чанарын зүйл байна, хэрэгтэй байна гэж үзэх юм бол энийг тэгээд одоо маркетед гаргахыг те олон нийтэд бол гаргахыг бол бодно. Тэгэхдээ тэгхийн тулд энэ бол бас аль болохоор бага өртгөөр бэлэн болдог. Хүмүүсийн үнэхээр худалдаж авахд боломжтой байх тийм зүйл байх хэвээр. Тэгэхээр бас тэр өртөг тал дээр нь бол нэлээд эсвэл өөртөө үйлдвэрлэх бол эсвэл өөртөө тийм тэр нь бол гол нь бол бидний харж байгаагаар ерөн манай төрийн бос бид нар чинь тэгээ төрийн бос байгууллага болохоор ингээл манай нууц те ингээл зөвхөн бид нар хийн гэсэн тийм компани шиг ажиллахгүй. Тэгэхээр гол нь бол санааг нь гаргаад хэрвээ тэгээ тэр нь болж гин сонирхолтой байна гэх юм бол хинч байсан аваад өөрчлөөд те илүү сайжруулад тэгж болж ивэл бүр л сайн гэсэн. Тэгэхээр бол гол нь санааг нь чи санааг нь гаргачаад өөр нөхөр мөнгөний хийгээд байвал яах вэ? Хамаагүй ерөнхийдөө бол бид нар бол мөнгө харин тэгтээ дөрвөө төрийн бос байгууллага гэдгээрээ бол яг байгууллага нь өөрөө тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд бол жишээлбэл одоо хийж байгаа бүтээгдэхүүнээс орлого олоод буцаад үйл ажиллагаанд тэр орлогоо оруулаад явж игэл сайн л байна. Тэгтээ ерөнхийдөө миний энэ байгууллага ихлүүлсэн гол санаа нь бол Монголын энэ том асуудлуудыг шийдъя л гэсэн одоо санаатай байсан тийм болохоор ерөн өөр хүмүүс аваад сайжруулад эн чинь тэгэл нөөний өрсөлдөөн шүү дээ нэг ясны бас те хэрвээ өөр хүмүүс аваад сайжруулад хийж чадчихээн тэр нь хүмүүст хүрж гэн таалагдж байгаа бол тэгэл ерөөхдөө нэг зорилготой л хүрж гэн гэсэн үг л те. Тэгэхдээ манай мэдээж давуу тал нь бол төрийн бос байгууллага гэдгээрээ бол тэгээд ашиг олох биш те. Тэгэхээр бол ерөөхдөө яг л баг үйлдвэрлэсэн үнээр л хүмүүст хүргэнэ гэсэн үг л те. Яагаад чи ингээд төрийн бос байгууллагын хэлбэрээр явъя гэж байгаа? Яагаад ашигын бус төлөө гэж байгаа? Үгүй би ер нь л анхнаасаа би өмнө зориг санд ажилладаг байсан. Тэгээд яагаад чинь би зориг сангийн гүйцэтгэх захирал байсан тийм би одоо 3 жил зориг сангийн гүйцэтгэх захирал байсан. Нийтдээ зориг санд бол 5 жил ажилласан. Тэгээд ер нь л би тийм нэг төрийн бус байгууллагын чиглэлээр сонирхолтой хамгийн одоо том асуудлуудыг бол шийдэх арга зам нь бол одоо улсын одоо байгууллагуудаар биш компаниуд те ашигын төлөх компаниудаар биш төрийн бус байгууллагаар илүү шийдвэрлэх боломжтой юм уу гэж хардаг. Тийм болохоор бас ерөөхдөө бол тэр чиглэлээр ажиллах сонирхолтой л байдаг л дээ. Яагаад би харин яагаад гэдгийг нэг сайн ойлгохгүй. Гэхдээ яг ерөн бол төрийн бус байгууллагад нь бол хамгийн одоо гол юм нь бол яг хийх гэж байгаа тэр одоо мөрөөдөл гэх юм уу да тэ үндсэн одоо зорилго нь тийм үндсэн зорилго одоо тэр юунд хүрэх гээд байгаа гэдэг нь бол чухал байдаг. Бизнесийн одоо байгууллага бол цэвэр ашиг болчдөг тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр тал нь нэлээд одоо үйл ажиллагааны хувьд хамаагүй өөрөөр хийгддэг юм шиг санагддаг л да. Би яг хөө бизнесийн зарчмыг бол хадгалаад бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулах нь бол зөв гэж боддог.
Мэдээж хүмүүс ингээд төрийн бус байгууллага гэж харахаар ингээл эднэр мөнгө багтаа эсвэл одоо заримдаа мөнгөө буруу зарцуулдаг ч юм уу те хүмүүсээс байнгын хандив аваад тэгэл тэрийг үрээл таардаг хүн хүч нь муу те өөр ажилд орж чадахгүй болохоор ингээд төрийн бус байгууллагад ажилладаг гэж боддог ч юм уу эсвэл маш удаан чадахгүй гэж боддог ч юм уу нэг тиймэрхүү бодолтой хүмүүс байдаг л та. Яг компани ч одоо ингээд бүх л хийж байгаа зүйл нь ингээд мөнгөн дээр тулгуурладаг болохоор тэр нь ингээд илүү efficient те илүү ингээд юмнуудаа сайн бүтээмжтэй хийдэг гэж хүмүүс зарим нь боддtiin. Тэгтээ бол би тэр байгаа. Тийм тал байгаа. Тэгтээ би тэрийг бол буруу гэж боддtiin. Тэгэж бодох нь ерөнхийдөө бол тийм байх албагүй. Төрийн бус байгууллагын зөрүү нь бол ямар нэгэн тийм бизнесийн зарчмаар үйл ажиллагаа хийж болно. Тэгтээ гол нь хамгийн гол өөр зүйл нь бол олсон орлого нь бол буцаал үйл ажиллагаанд л орж явах хэрэгтэй тийм. Одоо жишээл манайд бол бас зөндөө одоо худлаа төрийн бус байгууллага гэх юм уу тийм юмнууд ч байна. Зүгээр ингээ төрийн бус байгууллага тийм тэрийг бол зүгээр нөгөө нэг мөнгө олох арга гэдээ бас харцсан. Татвараас эсвэл болох тийм одоо зорилготой байгуулсан зөндөө газрууд байна. Тэгэхээр бол одоо зарим хүмүүс бол тэрнээс болж одоо ихэнх тэгээд төрийн бус байгууллага нь одоо ихэнх нь цааш ер нь бол яг үнэнчээр зөв юм хий, гоё юм хий гэсэн эрэл хийлсэн тийм төрийн бус байгууллагууд бол зөндөө л байгаа. Тэгээд тэднэрийнхээ одоо нэр хүндэд нь бол нэг ясны халдж ял гэсэн үг л дээ. Буруу юм хийж байгаа зүйлүүд нь бол. Тэгэхээр тэр нь маш харамсалтай гэж боддتي. Тэгээд яг хөө Монголд ингээд харахад төрийн бус байгууллагууд бас нэг ясны ингээд бүр яг дараагийн төвшөндөө очиагүй байгаа юм шиг санагддаг л дээ. Одоо жишээл Америкийн төрийн бус байгууллагууд энэ social enterprise тэ non-profit social enterprise гэдэг зүйл нь бол ерөөхдөө Америкт бол маш их хүч авцсан. Америкийн төрийн бус байгууллагууд гэх юм бол жишээлбэл маш том их том одоо олон тооны хүмүүс ч ажилуулдаг, өр бүтээл нь ч их байдаг, улсын бодлогод маш их нөлөөтэй байж чаддаг тийм байгууллага зөндөө байгаа. Ялангуяа одоо жишээлбэл байгаль орчныг хамгаалах, байгаль орчны талаар ажилладаг төрийн бус байгууллагууд бол Америкт бол маш хүчрхэг байдаг. Тэгэхээр Монголд бол яг хуу зах цухаасаа тиймэрхүү ингээд төрийн бус байгууллагууд бол байж л байгаа мэдээж сайн ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд зөндөл байдаг. Тэгвэл ингээд нэг дараагийн алхмаа аваад үнэхэрийн хамгийн шилдэг одоо хүмүүсийг ажилуулад тэгээ төрийн бус бас нэг буруу ойлголт байдیں۔ Тэр нь юу вэ гэхээр төрийн бус байгууллага болохоор хүмүүс ингээд цалин муутай баг эсвэл сайн дураараа ажилдаг гэж бодд юм уу те. Энэ бол төрийн бус байгууллага ч гэсэн эн чинь бол бас л нэг төрлийн ажил байгаа те. Тэгээд үнэхэрийн сайн зүйл хийя гэх юм бол хүмүүсээ цалинжуулаад хамгийн сайн хүмүүсээ л авах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр энэ дээр нь бол одоохондоо яг бизнесийн байгууллагуудтай бол өрсөлдөж чадхаар тийм төрийн бус байгууллагууд Монголдо бол нэх байхгүй юм л та. Яг хуу гадны одоо international NGOs гэдэгтэй гадны төрийн бус байгууллагууд бол ерөөхдөө маш л өндөр цалинтай сайн хүмүүсээ ажилуулдаг одоо тийм өндөр чадвартай тийм байгууллагууд бол байдаг. Тэг монголчууд өөрсдөө бас тэр төвшөндөө л аваач хэрэгтэй байна л та. Би саяхан ингээд юу яаж исэн Twitter одоо public компани болоод хавцаад компани болоод хавцаагаа гаргаад мөнгө босгоод үйл ажиллагаа явуулаад ингэсэн чинь ерөнхийдөө борлуулалт нь бол айгүй хэцүү болоод эхэлж байгаа байхгүй. Эхнийхэн одоо жил гаруй паблик компани болж жил үлээ 2 жил болж байгаа. Тэгээд олон нийтээс болон хөрөнгө оруулагчдаас тавьж байгаа хүлээлт нь бол за окей гоё юм хийж байгаа юм байна. Тэгээ мөнгө хангана, ашгаа өгч гинөө, борлуулалтаа нэмэгдүүлж гинөө, хэрэглэгчтэй нэмэгдүүлж гинөө гэл ингээл айгүйх юутэй дарамтанд ор гэдэг юм шиг байлээ л дээ. Нэг төрлийн дарамтанд ор. Тэгсэн ер нь нэг нөхөр ийм юм ярьж ил байсан л да. Twitter ер нь бол non-profit болчихвол яасан юм бэ гэдэг. Төрийн ашигын бус байгууллага болчихвол яасан гэдэг. Ягаад тийм байж болох юм уу, тийм жишг байна уу гэсэн чинь Mozilla Firefox гэдэг одоо айгүй хүмүүсүүд ашигладаг юу байгаа штэ. Интернет браузер. Mozilla Google-с $400 сая билүү дээ авдаг гэд.
Google одоо тэдний default search engine байхын тулд Mozilla-г нэг онготны хамгийн түрүүнд search engine бол Google гарч ирдэг. Тэр эрхийг авахын тулд жил болгон $400 сая хөлөөдөө төлдөг гэдэг. Тэр мөнгөө болохоор Mozilla бол интернетийн орчинг сайжруулах тал дээр ингээл development буюу одоо хөгжил юуны IT-ийн хөгжил ингээд үйл ажиллагаагаа явуулаад байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө юу хэлэх гээд байна гэхээр Mozilla чинь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг биелүүлэхийн төлөө биш, ашигын төлөө биш мөртлөөрөө мөнгө нь орж ирээ. Тэр мөнгөө бол бүгдийг ер нь бол ноогдол ашиг гэж тараахгүй. Тэр мөнгө бол бүгдийг одоо ингээд юуныхаа интернет платформынхаа юм уу браузерынхаа хөгжилтэй ингээд зарцуулаад явж байгаа байхгүй. Twitter-ыг тийм болчвол яасан бэ гэсэн нэг тийм хүн санал дэвшүүлж илээсэн л да. Тэгээ одоо яг чиний яриад байгаа энэ санаа чинь ийм юмтай л ингэж харьцуулж ойлгоод байна. Минийх зүг ойлгож байна. Зөв. Одоо жишээлбэл public компаниуд бол бүр хэцүүлтэй тий. Public болчоор чинь одоо жишээлбэл Twitter meeting компани бол хэдэн мянган одоо хувь эзэмшигч байгаа тий. Тэд нар бүгд зүгээр мөнгөө өсгөх л тийм зорилготой. Тэр одоо компани хувьцааг авч байгаа хүмүүс нь бол зүгээр мөнгөө өсгөх тий. Гэхдээ тэр компани нь бол өөрөө жишээлбэл өөр Twitter бол те маш их ингээл дэлхийд даяар тархсан маш олон хүмүүс хэрэгэлдэг. Тэрийг одоо ингээ ялангуяа сүүлийн үед бол улс төрийн тийм хөдөлгөөнүүдэд бол их ашиглаж байна те. Өөр зорилготой гэж болно шүү дээ. Гэхдээ тэр зорилгоо нэг ясны алдаад тэгээ цэвэр одоо мөнгө хийх тал руугаа л орчиж байгаа юм шиг. Тэр нь бол харамсалтай л та. Тэгэхээр хүмүүс бол харин Twitter дээр чинь одоо энэ байсгаагийн рекламнууд нь харагдана. Instagram дээр ингээл юм удаж яхад реклам харагдал, Facebook дээр ч гэсэн бас адилхан реклам харагдал. Харин ер нь яг бизнесийн компани болохоор бол би ойлгодог л та бизнес юмс одоо надад зөндөл бизнесийн чиглэлээр ажилладаг найзууд байна те би мэдээж хүмүүстэй холбоотой байна энэ талаар уншина. Тэгэхээр яагаад зүгээр бизнесийн байгууллага тэр ямар мөнгө олох гэж үйл ажиллагаа хийдэг нь ойлгомжтой. Ер нь анхны гол зорилго нь л бол орлого олох. Тэр нь байхгүй бол тэгэл хаагдана. Тэгэхээр төрийн бас байгууллагадаг зүйл нь бол өөрөө иргэний нийгмийн байгууллага нь бол тэрэн дээр оршин тогтдгүй болохоор одоо мэдээж мөнгө бол бас л чухал зүйл тийм мөнгөгүйгээр бол бас л үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Тэгвэл бол хамгийн чухал зүйл нь биш болчихж байгаа юм тийм. Тэгэхээр гол хүрх гээд байгаа зүйл нь хүмүүсүүдийн сайн санаа болон хандвар амьдраад байхгүй өөрийн гэсэн ерөнхийдөө бол бизнес л ярьж байгаа шүү дээ. Бүтээгдэхүүн юм үйлчилгээ хийдэг. Тэр нь тэндээс олсон ашгаараа бол олсон бүх ашгаа 100% ашгаа буцаагаад компанийн төрийн бас байгууллагынхаа үйл ажиллагаанд бүгдээ ингээд зарцуулдаг. Тэр нь бол social enterprise болчихж байгаа юм тий. Тэгэхээр арай нэг тийм за ноогдол ашиг тараадгүй. Тийм. Тэгээд нөө нэг арай тийм шин төрлийн зүйл байхгүй. Одоо ихэнх одоо Монголд байгаа төрийн бас байгууллагууд нь бол яг зүгээр жирийн төрийн бас байгууллага гэх юм бол яг л хандвар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр хандв авлаа, цалингаа тавилаа, үйл ажиллагаагаа явууллаа. Тэгээд хандв нь мөнгөнд дуслаа. Дахиад шинээр хандв авах хэрэгтэй те. Төсөл бичээл одоо ханаас ч үдийн ямар нэгэн байгууллагаас санхүүжилт аавна. Энэ social enterprise гэдэг нь бол төрийн бус байгууллага одоо ашигын бос тэр social enterprise гэдэг нь бол илүү бизнесийн одоо зарчмаар гэдэг нь бол ямар нэгэн бүтээгдэхүүн гаргаад тэрийг бол зараад борлуулад те тэрнээсээ бол ашиг олох боломжтой. Тэгэл зүгээр тэрийг л буцаад үйл ажиллагаанд л хэрэглэнэ гэсэн үг те. Зориг санд 5 жил болсон. Амар удсан шүү дээ тийм. Тийм ер нь бол гайгүй. Тийм. Сонсоод байдаг боловч би яг зориг сан яг юу гэдгийг нь бол өстой мэдгүй байна. Зориг сан жоохон игнорент гаргана. Тийм ер нь зориг сан бол дотооддоо бол хамгийн том төрийн бас байгууллагуудын нэр ер нь нэрийг сонсоогүй мэдгүй хүн гэж бол байхгүй баг. Тэгтээ бол маш олон хүмүүс зориг сан гэж мэддэг мөртлөө яг юу хийдэг талаар нь бас сайн ойлголтгүй л байдаг л та. Тэгээ тэр нь бол миний үдч тэр одоо хийж байгаа зүйлээ сайн одоо олон нийтэд сурталчлаагүй тэр ч юм уу. Тэгтээ зарим бодлороо бол бас зориуд нэх тэгж ингээл өөрснийхээ хийсэн юм байнгын рекламдаал те тэгмээр güç байдаг байсан тал байгаа л та. Зориг сан нь бол ерөнхийдөө 3 гол чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сайн засаглал, нийгмийн хөгжил, тэгээд залуус ба боловсрал гэж 3 чиглэл. Тэр дундаасаа бол залуус ба боловсрал гэдэг
чиглэл нь бол сүүлийн 10-аад жилийн турш бол хамгийн гол чиглэл нь байсан. Энэ дотроо бол оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд орж байгаа. 10 жилийн сурагчдын одоо солилцооны хөтөлбөр байдаг. Америкийн оюутны солилцооны хөтөлбөр. Оюутны солилцооны хөтөлбөр Америк руу одоо 10 жилийн хүүхдүүдийг явуулдаг. Дээрэс нь бол ерөнхийдөө 22-оос 25 насны залуу мэрэгчлэтнүүд зориулсан ерөнхийдөө манлайллын хөтөлбөрүүд нэлээд их байдаг. Байгаль орчны манлайллын хөтөлбөр гэж байгаа, залуу манлайллын хөтөлбөр гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө залууст хандсан хөтөлбөрүүд бол маш олон. Зөвхөн тэтгэлэг гэхэд оюутны тэтгэлэг гэхэд бол жилдээ ер нь дунджаар 300-а тэтгэлэг болгодог. Тэгэхээр бол Монголд бол хамгийн том тэтгэлэг олгодог байгууллагуудын нэг байна. Бусад одоо жишээлбэл сайн засаглал гэх юм бол одоо авилгалын эсрэгтэй ил тод байдлыг сайжруулах төслүүд нэлээд хэрэгжүүлж байсан. Нийгмийн хөгжил гэх юм бол тэр тал дээр бол нэлээд их тийм гэр хорооллын төслүүд хэрэгжүүлдэг. Ялангуяа орон нутгаас шинээр шилжиж ирж байгаа иргэдэд зориулсан тэдний одоо асуудлууд дээр одоо ажилтдаг тийм төслүүд бас нэлээд хэрэгжүүлж байна. Жижин Стэнфорд их сургуулийг төгссөн тий. Ямар чиглэлээр сурсан юм? Стэнфорд сурахтаа би 2 одоо бакалавр хийсэн л дээ. Тэгэхдээ бол 2 мэрэгжилтэй төгссөн. Тэр нь сэтгэл судлал тэгээ мэдээлэл судлал гэсэн. Psychology тэгээ communication гэдэг. Тэгээд сэтгэл судлал дотроо бол тэр нь бол яг миний гол мэрэгчлэн л байсан л да. Миний гол сонирхож байсан зүйл. Дотроо cultural psychology буюу яг зүгээр шууд орчуулах юм бол соёлын сэтгэл зүй гэдгийг сурсан. Гэхдээ энэ соёл гэдэг нь бол зүгээр ингээд цэвэр одоо соёл гэж ойлгож болохгүй юм л та. Яг тэгвэл энэ нь бол маш өргөн хүрээтэй ерөөхдөө бүх юмыг хамарсан. Тэрэн дотроо бол одоо яс үндэсний зөрүү байж болно, тэ. Насны зөрүү байж болно. Одоо залуу хүмүүс, хөгшин хүмүүсийн хоорондох сэтгэл зүүн хувьд ямар ялгаатай байдгийг те одоо хүүсний зөрүү гэж болно. Тэгэхээр ерөнхийдөө ингээд баян ядуугийн бас зөрүү байж болно. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл зүйд юу гол нь нөлөөлдөг. Тэгээд тэрийг одоо хооронд нь ингээд харьцуулаад судлаад те гол нь бол яг судалгаан дээр үндэслэж энэ одоо юмнуудаа бол гаргадаг л да, онлоонда бол гаргаж байгаа те. Тэгээд өмнө энэ cultural psychology гэдэг зүйл нь бол ерөөхдөө яг сэтгэл судлал дотроо бол нэлээд тийм шин урсгал байгаа юм. Сүүлийн 30-40 жилд л бол илүү гарч ирж байгаа. Академи дотроо өмнө нь бол сэтгэл судлал одоо ингээ psychology гэж ярихаар одоо бидний бүгд мэддэг жишээл Freud гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү мундаг одоо сэтгэл зүйчднэр бол тэдний үеийн сэтгэл судлал нь бол маш өөр байсан. Тэгээ маш буруу байсан гэдэг нь ерөөхдөө одоо бол Freud бас нэлээд солиотын нөхөр байсан л шүү дээ. Харин ер нь бол хүн болгон солиотой байсан юм биш үү тэр үедээ бол хүмүүст кокаин бичиж өгөөл. Яг хөө тэгээд харин яагаад бас буруу байсан гэдэг одоо ярьдаг вэ гэхээр тэр үеийн сэтгэл судлал нь бол одоо цагаан, хөгшин, эрэгтэй хүмүүсийн судалдаг. Тэр бүх нөө судлаачид нь бол өөрсдөө тийм хүмүүс. Тэдний хийж байгаа судалгаа нь бол дандаа бас тийм хүмүүс төр хийдэг. Өөрснийгаа судалдаг. Тэгэхээр тэрнээсээ тэгээд одоо нийт дэлхийн хүн болгонд бол одоо ийм байд юм а тийм байд юм а гэж бол гаргахад бол хэцүү шүү дээ, тэ. Тэр нь бол буруу. Тэгэхээр cultural psychology гэдэг зүйл нь бол яг хүн төрөлхтөн гэж нэг юм байна. Гэхдээ тэр нь дотроо бол маш өөр ямар нөхцөл байдалд амьдраад төрөөд өсснөөс хамаарат тухайн хүн нь өөр одоо байдлаар сэтгэдэг, үйлдэлүүд хийдэг, тийм болдог гэдгийг нь бол судалгаагаар бол гаргасан байна. Тэгэхээр тэр нь бол надад маш сонирхолтой байдаг байсан. Ялангуяа одоо жишээлбэл энэ cultural psychology гэдэг юм дотроо бол Япон хүний тэгээд Америк хүний тэр хоорондох ялгааг нэлээд их гаргаж судалдаг л та, тэрийг ярилцдаг те. Ерөнхийдөө бол яагаад заавал Япон Америк? Яг нь Япон Америк хоёр
ерөнхийдөө ингээд тис ондоо гэж хардаг. Тэ Америкууд бол individualism гэдэг тэ одоо яг ингээд хөөхөн өөрөө Трамп байна. Өөрөө өөрийгөө хамгийн чухалчилж үздэг. Чухалчилж гэдэг нь бол зүгээр өөрийгөө хамгийн мундаг гэдэгтэй биш, бас зүгээр одоо нийгмийн нэгж юм нь бол хүн гэдгээрээ боддог те. Нийгмийн нэгж нь хүн гэж. Японд бол нийгмийн нэгж нь бол одоо тэр гэр бүл байдаг ч юм уу, эсвэл тухайн одоо оршин суудаг газар гэдэг ч юм уу, хот ч юм уу, хамаагүй олон хүмүүсийг хамруулдаг те. Тэр нь бол нэгж болдог. Тэгэхээр тийм хоёр том ялгаа байдаг. Individualism тэгээд collectivism гэж нэрлэдэг. Эсвэл independence versus interdependence гэж англиар бол бас хэлдэг. Япон ч тэгээд ер нь бол гэр бүлийн нэр мэргээл амар чухалчлан авч үзэл гэр бүлийнхээ нэр дэгд амар том юу гэдэг лээ. Нэрмэндийг амар унгаалаа гэж амар нэр хүнд одоо нэг saving face гэж нэрлэдэг те. Одоо нэр хүнд ингээл унахал юм бол одоо тэр чин гол нь чиний асуудал биш, танаа гэр бүл те, танаа хамтарт ажилладаг байгууллага, компани юу ч вэ, бүгднгийнх нь нэр хүндэнд халдж байгаа болохоор тэр нь маш хэцүүгээр хүмүүс хүлээж авдаг, тэхгүй байхыг бас боддог те. Америкт бол ерөөхдөө бол нэг ёсны хүн болгон хуваа хичээгээл тэгэл өөрснөө л амжилтанд хүрнэ гэсэн тийм зорилготой тэгэж бол бас аль нэг тал нь бол зөв буруу гэсэн юм биш шүү дээ. Зөв буруу гэсэн юм бол байхгүй, харин тийм зүгээр аль нэг талынх нь онцлог нь одоо нэг нь аль хоёулаа даваа талтай бас сул талтай байх л да. Тийм. Ер нь бол энэ дээр бол сэтгэл судлал дээр бол зөв буруу гэсэн юм ерөөхдөө байдгүй л тэ. Зүгээр өөр хүмүүс байгаа гэдэг нь бол тодорхой, тэрийг бол гаргаж ирж судалдаг. Тэгвэл бол энэ зөв, энэ буруу, ингэж амьдрах ёстой, тэгэх ёстой гэж бол хэлэх нь ерөөхдөө буруу байдаг. Яг нөгөө нэг clinical psychology гэдэг тэр нь бол сэтгэл зүйч хүмүүстэй. Тэр нь бол илүү сэтгэл мэдрэлийн тийм эмгэгтэй хүмүүстэй ажиллаж байгаа. Тэр нь бол мэдээж өөр асуудал болно. Гэхдээ миний сурсан зүйл нь бол ерөөхдөө тэр нөгөө нэг сэтгэл зүйч болдог биш, илүү судалгаа тал руугаа байсан. Тэгэхээр би тэрэн дунд нь бол байнгын Монгол хүмүүсийг боддог байсан л та тийм. Ер нь одоо ингээл Америк гэж сонсоол, Япон гэж сонсоол. Тэгэхээр монголчууд ерөнхийдөө хаана байдیں۔ Ямар хүмүүс ингээд. Тэгээ ер нь бодоод байхад зүгээр миний хувийн бодол бол тэгээ энэ дээр мэдээж нэг тийм сүртэй судалгаа энэ төр бас хийж чадаагүй л дээ. Монгол хүмүүс нь бол илүү Америк хүмүүстэйгээ ойрох юм уу гэж би бол харддаг. Тэгээд энэ гол шалтгаан нь бол ерөнхийдөө нэг Азийн улсууд гэж ярихаар ихэвчлэн нэг зүүн Азийн улсуудыг ярьдаг те. Солонгос, Хятад, Япон. Тэд нар нь бол хэдэн 100 хэдэн мянган жил суурин амьдралтай. Тэр нэг community гэдэг те зүйл нь бол маш хүчтэй болцсон. Нэг нэгнтэйгээ ингээд маш удаан олон жилийн турш хамт амьдэрсэн хүмүүс байдаг. Америкууд ч тийм биш шүү дээ. Америк бол бас шинэ орон жоохон хэдэн жилийн настай харин шин соёлтой тийм хайрцангуй. Монгол болохоор хамгийн гол одоо уламжлалт түүхэн зүйл нь юу юм бэ гэж бодоод үзэхээр бол манай нүүдэлчний амьдрал байна тийм. Тэр нь бол тэгээд энэ зүүн Азийн улсуудаас бол тис ондоо. Ер нь бол бас хотод амьдэрдгүү те. Ерөнхийдөө ингээд хотод одоо суурин амьдралтай амьдарч яах гэдэг зүйл нь бол Монголын хувьд бол сүүлийн нэг сайндал 100 жилийн юм болоод шүү дээ. Одоо бол Монгол хүн болгон л нэг 2-3 үйл хамгийн дээд талдаа л бараг 3 үетэй хотод амьдарч байна. Суурин амьдарч байна. Тэрнээс өмнө бол ерөнхийдөө л бараг бүх хүн л одоо мал дээр нүүдэлч амьдралтай байсан болохоор тэр одоо амьдрал нь одоо амьдралын одоо байдал, уламжлал, одоо өдөр тутмын боддог, хийдэг зүйлүүд нь бол монголчуудын одоо сэтгэл зүйд бол нөлөөлж таарал та. Тэгэхээр бол илүү миний харж байгаагаар бол нэг ясны одоо Америкууд шиг бие даасан, бас хуваа хичээсэн, багаар одоо ажиллахтаа тааруу тийм хүмүүс байд юм бол гэж би харддаг шүү дээ. Яг бүр ингээд соёлын хувьд тийм нийт соёлын хувьд харин тэгээд бүгдээр яг тийм гэж хэлдэг. Яг ерөн бол бас тийм сэтгэл судлал дээр бол харин тийм
бүгд юм байна. Энэ одоо 100% ийм 100% тийм гэж хизээч байхгүй. Ер нь нийгмийн шинжлэх ухаан дээр бол яг ингээ хар цагаан юм гэж хаанч байхгүй шүү дээ. Яг байгалийн шинжлэх ухаан дээр бол онл яриад те одоо ингээл физик миск ярих юм бол яг энэ зөв яг тэр нь буруу гэж хэлж болно. Гэхдээ нийгмийн шинжлэх ухаан ямар ч юм байна, тэр нь бол эдийн засаг байна уу те сэтгэл зүй байна уу юун дээр ч яг юм байх хэрэгтэй, яг тийм байх хэрэгтэй гэсэн байхгүй. Гэхдээ тренд гэж ухаан дээр нэг юу гэж байгаа шүү дээ. Би тэрийг ойлгоод амар анх уншаад бүр сайн ярих гад. Хайзенберг гэдэг физикч үлээ дээ. За нэг шинжлэх ухааны нэг нөхөр ямар state вүлээ? Хөдөлгөөнт болон solid state хоёр хоёлаа яг ингээд зэрэг байж болдог гэд. Тэрийг нэг сонсч ирсэн үгүй юу? Үгүй. Бүр ингээд супер атомуудын хэмжээнд ингээд задлаад ингээд үзээд атомын хэмжээнд л юм да, жижигхэн партиклууд нь. Тэгээд хэрвээ тэрийг олж харах юм бол тэр чинь тэнцэнэ байхгүй. Тэнцэнэ байгаа бол байхгүй бол байгаа гэдэг нэг амар сонин ойлголтод ингээд ядгил юм байлээ л дээ. Тэр ихтэй яг Гэхдээ ерөн бол тэгээд байгалийн шинжлэх ухаан дээр ч гэсэн хүмүүс маргалддаг шүү дээ тий. Одоо болтол ерөөсөө эволюшнийг хүлээж хамгийн энгийн юм шиг зүйлүүд дээр ч гэсэн одоо ч гэсэн маргалдаал байж гэн. Тэгэхээр ялангуяа нийгмийн шинжлэх ухаан дээр бол ерөөсөө яг миний зөв та нарын буруу гэсэн зүйл бол хаанч байж болтгүй юм шиг байна. Тэгэхээр ямарваа нэг юм ингээд хар цагаан биш, нэг сааралдуул байдин гэдгийг хүн болгон л ойлгох хэрэгтэй юм шиг байна. Би ер нь тэгэж боддоо ш. Ингээд өөртөө ихтэй байх нь бол зөв те. Ингээл ерөнхийдөө ингээл YouTube-аар ингээл хамгийн гоё манлайлалын юм сонсохоор өөртөө ихтэй байна тэр гэл нэг тиймэрхүү юм ярьдаг те. Харин тий та нар чадна гол нь ихтэй байх хэрэгтэй. Өөрийгөө ингээд тийм барууны соёл уустай. Тийм ерөнхийдөө тийм барууны соёл юм шиг. Тэгээ дээрэс нь бас тэгэх нь буруу гэж би ерөнхийдөө хардаг. Өөрийгөө яг 100% ойлгож гэн мэдж гэн өөрөөсөө миний харж байгаас өөр зүйл бол байдгүй юм те. Эсвэл буруу гэж ботхол юм бол тэгэл тэр хүн бол хизэж одоо зөв байхгүй л байдаг юм шиг те. Байнгын өөрийнхөө байр суурьаа бол өөрчлөхөд бэлэн байх ёстой байх ёстой юм шиг байна л да тийм. Шинэ мэдээлэл авч сурч тийм. Гол нь өөр өнцгөөс юмыг хардаг болох нь бол хүний хувьд бол хамгийн чухал зүйл юм шиг. Тэгжээж ингээд зөв асуултаа эхлээд асууж чаддаг байж ээж яг амжилтанд хүрэнтэй шинэ юм гаргаж ирч чадна. Тэгэхээр яг одоо жишээл манай гэр өргөө төрийн бас байгууллага дээр одоо тийм нэг ясны зарчимтай явж байгаа л та. Жишээлбэл би ингээд одоо бол Монгол гэрийг бол яг нүүдэлчин соёлд бол тохирсон бараг төгс тийм одоо зүйл гэж боддог те. Тийм болоод ч одоо хэдэн 100 хэдэн мянган жилийн турш өөрчлөгдөөгүй ирсэн баг. Тэгвэл одоо энэ Монгол гэрдэг гэдэг зүйл нь бол суурин газар ирээд ингээд мал нь байхгүй, аргал нь байхгүй. Тэгээд одоо нүүрс төлдөг, дээрээс нь дулаана амархан алддаг. Тийм үед бол бас л бид нар одоо ингээд манай уламжлал ингээд энэ шиг сайхан юм байхгүй гэж харааллах юм бол бид нар хизээч ингээд ерөөхдөө хөгжихгүй энэ их утаатай Улаанбаатараас салахгүй л байх л та тийм. Тэгэхээр бол Монгол гэр гэдэг юм бол яаж одооний нөхцөл байдалтай гол нь тохирсон тийм одоо сууц болох уу гэдэг талаас нь харах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд тэрийг хийхэд бас бид нар өөрсдөө нэг ёсны бас чадахгүй юм шиг. Одоо жишээлбэл би Монгол гэрийг харахаар ингээл ороод харахаар яг л гэрэл харагддаг те. Сул харин тийм одоо сул юм нь ерөөсө харагдаж өгдөггүй. Би ингээл багаасаа гэр хараад сурцсан болохоор орохоор ингээл гэр байдаг те. Яаж сайжруулах уу гэхээр мэдхгүй. Тэгэхээр зөвхөн бид нэр энэ жишээлбэл Гонконгийн их сургуулийн те одоо манай тэр гол профессор нь бол өөрөө англи хүн байгаа л да те. Тэр мундаг англи профессорыг авчираад Монголд гэрт оруулаад за энийг одоо архитектурын хувьд сайжруулъя, нөхцөл байдалд нь тааруулъя гэхээр өөр юмнууд харж байгаа юм те. Тэр нь бол чухал юм шиг. Мэдээж Монгол талаас Монгол одоо уламжлалт ойлголт одоо бид нэр түүхээ мэднэ, нөхцөл байдлаа мэднэ. Монгол талаас бол мэдээж зөндөө юм байгаа. Тэгвэл бас гадны энэ
перспективийг бол бас үнэлэх нь бол ялцчгүй зөвл юм шиг байна л та. Тийм болохоор ерөнхийдөө манай энэ нэг байгууллагын одоо модель гэх юм уу да энэ бол ихэвчлэн дэлхийн хамгийн том нэр хүндтэй их сургуулиудтай ялангуяа хамтран ажиллах. Тэгэхээр би дахиад хоёр төсөл хэрэгжинэ гэж хэлсэн. Тэр нь бол яг нэг нь бол 1 сараас эхэлж байгаа, нөгөөх нь бол 3 сараас эхэлж байгаа. 1 сараас эхлэх нь бол Stanford-ийн их сургууль, Stanford-ийн D-School гэж үүдэг, дизайны сургууль гэдэг. Тэндээ Design for Extreme Affordability гэдэг анги байдаг. Тэр нь болохоор маш одоо хүртээмжтэй хямдхан дизайны одоо ерөөхдөө бол бүтээгдэхүүн шинээр гаргадаг тийм хичээл байдаг. Ихэвчлэн инженеруудын авдаг, магистрийн буюу түүнээс дээш түвшний инженерүүд явдаг хичээл байдаг. Тэд нартай хамтраад 1 сараас 6 сарын хооронд яг ажиллана. Оюутнууд нь бол яг 3 сардлын 2-7 хоногоор ирээд тэгээд ихэнх ажлаа бол Стэнфордтай бол хийн л дээ, бүтээгдэхүүн боловсруулна те. Энэ нь бол энэ архитекторын шиг тийм том одоо байгууламж энэ төр бол биш, илүү хамаагүй жижигхэн ямар нэгэн байдлаар жишээлбэл дулааны асуудлыг илүү одоо шийдэх боломжтой байна гэдэг талаас нь хараад ажиллах юм. 3 сард нь бол Нью-Йоркт байдаг Колумбиагийн их сургуультай хамтраад тэдний бас архитекторын сургуультай хамтраад нэг студио класс оюутнууд бол бас төсөл болгоод одоо гэр хороолт ажиллана. Мөн 3 сард бол оюутнууд нь ирээд тэгтээ ихэнх ажлаа бол бас сургуультай хийж байгаа. Тэгэхээр бидний ерөнхийдөө нэг төсөл хэрэгжүүлдэг арга нь бол ингээд гадны томоохон их сургуулиуд судалгааны байгууллагуудтай хамтраад тэгтээ хамгийн гол зүйл нь бол зөвхөн ингээд гадны хүмүүсийг авчираад гадныхнаар юм хийлгээд авах биш, дотооддоо бас маш олон хүмүүс иргэд байгууллагууд их сургуулиудыг хамруулад тэгээд тийм хамтарсан зүйл босгох нь те. Тэр нь бол хамгийн чухал. Чи Стэнфордыг төгсчөө шууд Монгол руу өрөөд ирсэн. Төгсчөө шууд ирсэн. Тэндээ үлдээд ажиллах боломж байсан л ах л да. Стэнфорд чинь одоо юу Америктэй үргэлжил топ 2 3 тал явж идэг өстэй. Эхний 3 таа ордог амар мондөг одоо Харвардын хэмжээний л сургууль байх л да. Хүүхд толгоны л одоо орох мөрөд. Миний бас нэг мөрөдл байсан л да Стэнфордод. Apply хийж үздэм билүүгүй юм билгээ одоо хойдоо бодож байгаа л хийгээгүй л дээ. Тэгээс трапик хараад тахлаа хүссэн одоо experience байх гэж гисэн чадахгүй гэж бодож байсан ч гэсэн ямар ч байсан зүгээр apply хийгээд үзүүлээ арай чадахгүй гэсэн зүйл бол байхгүй шүү дээ. Хин ч юу ч болж одоо энэ Трамп бол яг тэрийг харуулад шүү дээ. Маш харамсалтай юм болоод байна л да. Гэхдээ ихэнх өөр хүмүүст бол тийм харамсалтай биш, илүү эерэг талаас амар урам хүмүүсийн нэг урам ороосоо л гэж бодож шүү дээ. Уг нь бол тех хэвээр зүйл байдаг боловч одоо энэ Америкт бол одоо зүйл бол хараа эсрэгээр айгу димэл юм болж ах шиг байна л та. Гэхдээ яг уу би тэр сургууль сурах нь бол бас л маш өөрийгөө азтай байсан л гэж боддог. Нэг бодлын иймэрхүү ингээд сургуулиудад орно гэдэг чинь тэгэл азны л асуудал байдаг юм шиг. Яг уу мэдээж би бол 10 жилдээ маш их хичээсэн, сайн сурсан, тэгэл өөрийгөө одоо ингээл сайн гэдгийг харуулахыг үтсэн. Тэгээд орж чадсан. Тэр нь одоо миний хувьд бол маш одоо чухал зүйл болсон л та. Тэгвэл тэндээ бол байхдаа маш их юм сурж авсан. Тэгвэл би анх орсноосоо л ерөнхийдөө хизээч Америкт үлдэн гэсэн тийм бодол байгаагүй. Одоо ч гэсэн би ерөнхийдөө нэг Америкт тэгж амьдрий гэж боддгоо тий. Монголд надад амьдрах нь бол өөр ерөнхийдөө хаач амьдрснаас хамгийн гоё байдаг юм шиг л санагддаг шүү дээ. Ингээд гэр бүлийнхэнтэйгээ ойрхон, найз нөхөдтэйгээ ойрхон. Одоо Америкт маш энгийн жишээ авах юм бол тэ. Зүгээр ингээд ажиллаа гэд бодоход зүгээр найзуудтайгаа уулзъя гэхэд ингээл нэг
2-7 хоногийн өмнөөс ярилцаал, цаг тавлаа, тэгэл за ингээл 3 дахь өдрийн 6 дараа 7 хоногийн те 3 дахь өдрийн 6 цагаас уулзъя гээл. Тэгэл айгуул нэг 30-40 цаг ингээл шахуу машинд явж ээж нэг газар хүрээл тэгэл нэг уулзаал нэг тим юм болж байгаа байхгүй те. А Монголд бол одоо юу болж байгаа нэхэр бараг л ингээл өдөр болгон Улаанбаатар тэгж жаад бас жижигхэн хот те. Яг энэ төгжрэн л одоо уг нь бол маш богино хэмжээнд яваад байгаа мөрчлөөс төгжрэнээс болоод цагаар бас одоо гацчаал юм л та. Тэгтээ бол ерөнхийдөө бол ингээл хүмүүс лөө залгаал мессеж өчөөл уулзах 10 минутын дараа уулзах тгий гэж ерөнхийдөө уулзж байгаа шүү дээ. Тэр ингээд бас нэг тийм соёлын асуудал байгаа юм шиг те. Ерөнхийдөө хүмүүс нь бас хоорондоо тэгэж ойрхон байдаг те. Найз нөхөдтэй гэр бүлийнхэнтэйгээ бол тэр нь бол ялцчгүй тийм нэг онцгой зүйл юм бол гэж боддог. Хоёр төрлийн цаг байдаг шүү дээ. Үдээс өмнө үдээс хойш гэдэг тийм. Овшин аргаш болцоо. Тэгээ үдээс өмнө тийм. Тэр нь одоо 9-12 хооронд хідээс ч хийж магадгүй. Үдээс хойш бол 12-оос 6 хүртэл хийж магадгүй. Тэгэхээр ер нь мэдхгүй тэгээд яг залуу хүний хувьд ч гэсэн тэгээ Монголд ажиллах нь бол бас хамаагүй сонирхолтой тийм. Ер нь ингээд монголчууд айгу тийм ялангуяа одоо өнөөдрийн залуучууд айгу тийм азтай хүмүүс юм шиг санагддаг байхгүй юу. Тэгвэл Монголын 70% нь 35 наснаас доош хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр ихэнх нь залуучууд. Тэгээд энэ олон залуу хүмүүс бүхэл бүтэн улсын ирээдүйг яг одоо нэг хэдхэн жилийн дотор л тодорхойлж байна. Тэгэхэд тэгээ 3 саяхан хүнтэй. Тэгээ 3 сая хүн гэдэг чинь иргэн болгон маш том тийм өөрчлөлт гаргах боломжтой. Тэгэхэд Америкт ажиллалаа гэхэд жишээл 300 сая хүний нэг нь болно тий. Тэр тэгээд бас маш өндөр хөгжилтэй хөгжсөн орн болохоор бас миний жишээл хийж чадах хувь нэмэр бол нэг тийм том биш л байхгүй тий. Одоо би хичнээн мундаг байлаа ч гэсэн ямар нэгэн газар ажиллалаа гэхэд би хэрвээ тэр ажлыг хийхгүй бол цаана нь хэдэн зуун мянган хүн яг надаас одоо дутхгүй эсвэл надаас хамаагүй сайн тэр ажлыг гүйцэтгэж чадхаар тэр хүмүүс нь бэлэн байж байгаа тийм. Тэгэхээр нэг хүний тэр нөгөө нэг тэр бүхэл бүтэн улсад өөрчлөлт гаргах тэр чадвар нь бол хамаагүй бага болчихж байна. Тэгэхээр Монгол бол тийм биш шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө бас тэр нөхцөл байдлаа ойлгоод тэгээ тэрэн дээр нь тэрийг айгүй тийм чухалчилж авч үзэх хэрэгтэй юм шүү. Тэгэхээр бид нэр зүгээр л нэг ингээд урсгалаараа яваад иж болохгүй те. Ямар нэгэн гоё сайхан юм бүтээ гэж ажиллах хэрэгтэй юм шүү. Жинэрээ бас сайхан Нью-Йоркийн марафонд сайхан жилээ төрүүлжилээ. Нью-Йоркийн марафонд. Тий, одоо яг бараг 1 жил юм. Өнгөрсөн оны 11 сарын 1-нд гүйсэн. Би өөрөө гүөх маш дургу. Мо тэгээд ерөөхдөө амьдралтаа марафонд тэр чи одоо 42 км шүү дээ тийм 26.2 марафон. Тий. Бүтэн одоо марафонд гүйсэн. Тэрнээс өмнө би одоо яг марафонд бэлдэж эхлэхээс өмнө бол хамгийн ихтэй 3 майл буюу одоо 5 км л гүйжсэн. Тэгэхээр бол хэр удаан бэлтгэсэн? Яг эрчимтэй бэлтгэсэн нь бол 3 сар байсан уу та. Уг нь бол 6 сар бэлтий гэж батсан. Гэхдээ харамсалтай нь тэгээд яг бас тэгэж бэлдэж чадаагүй. Тэгээ хэдэн цаг гүйсэн бэ? Гөөх нь бол яг цаг нь бол муул байсан л та 5 цаг 9 минут байсан уу да. 42 км 5 цаг 9 минут. Тэгэхээр бол сайн биш. Сайн хүмүүс нь бол тэгэл 3 цаг энтерт гүйж байгаа. Тэднээс баг 2 цаг 2 дахин удаан гүйсэн байгаа юм л та. Гэхдээ миний зорилго нь бол анхнаасаа зүгээр дуусгах л байсан. Ямар ч байсан зогсолтгүй гүгээд дуусгасан. Тэр нь бол яагаад гэвэл тийм хийгээ шийдсэн. Үгүй яг би дургүй хүн чинь гинт ингээд нэг тийм сонирхолтой ч юм өөрийгөө гол нь зорьсон нэг бодлын чадахгүй гэж ботсон зүйлүүдээ өөртөө ингээд үгүйсэхтэй болдсон байна гэдгийг харуулах гэж тэ заримдаа ингээд итгэл ингээд алдраад эхлэхэд бол бас болдсон байна гэж тийм одоо бодол оруулах гэж гэх юм уу сэн тийм экстрим юмнууд хийх бас дуртай л да. Тэгэхээр тэрэн дээр бол жишээлбэл манай найзууд нөлөөсөн л да. Манай их сургуулийн Америк найзууд бол ихэнх нь
манай нэг найз л маш олон маратон гүйсэн. Ерөнхийдөө айгуу тийм фитнестэй анхаардаг. Их сургуульд байхдаа л тийм байсан. Би бол их сургуульд байхдаа огт тийм байгаагүй. Тэгээд сүүлдээ бол намайг баг бассан л та тий. Ерөнхийдөө чи бол хизээч юм хийхгүй энэ төр гэл. Тэр нь бол нэг ясны намайг одоо ингээд тийм хийхэд бол хүргэсэн баг л та. Гэхдээ ямар ч байсан нэг хийгээд үзье гэж батсан. Тэгээд тэрнээс хойш бол нэг гүүгээгүй ерөн болол тэгээд юу гэдэг штэ retire on top гэдэг штэ ерөнхийдөө тэгэл хамгийн хэцүү юм хийгээл тэгэл болиё гэж бодсон. Гэхдээ яг мэдээж нэг эрүүл мэндэд бол анхаарах хэрэгтэй. Одоо нас буцаад жоохон харинтын жоохон эрүүл мэндэд анхаарахгүй бол болохгүй болж байгаа юм болоо гэж боддог байгаа. Ер нь л жоохон хөдөлгөөнтэй байх л жаргалтай. Харин тийм. Хүний бие чинь яг цаанаасаа ингээд хөгжөөд явцсан бол хөдөлгөөнтэй байж ах хэрэгтэй. Тэгээ эн чинь бол муу зүйл биш юм чинь те. Сайн зүйлэнд бол ингээд намайг чадахгүй гэхэд басаад хий гэх юм бол ингээд урам оруулаад хийхэд бол болж л байна те. Би өөрөө бол тийм юмнууд хийх дуртай. Энэ юу яасан? Юу хэлж 50 60-аад оны үед бол тамхи татхыг чинь бол хортой хоргүй эднэр гэл айгүй их маргалдаал яг хөө тэгээд сүүлдээ бол амар хортой гэдэг ингээ гараад ирсэн байгаа. Бидний үеийн хортой хоргүй гэж маргалдаж байгаа хортой явандаа хортой болох зүйл чинь бол хөдөлгөөнгөө суух юм билэ. Даа ялангуяа оффист ингээд хөдөлгөөнгөө сууж байгаа болсоо тий. Бүтэн 8 9 цаг ингээд офисын орчинд сууж байгаа болохоор ер нь бол нэг дор цагаас илүү суухад дими гэдэг юм байлаа. Хор тавдар тусахад нөлөөлнө. Магадлалын аяг өндөр болгоо явчихдаг. Тийм болохоор 30 минут тутамд ч вэ 30-40 минут тутамд заавалжгүй босоод нэг 5-10 минут нааш чаашаа зүгээр л ингээл алхаал хөдөлж явах хэрэгтэй юм билээ. Тэгээж цаашдаа нөгөө хүний анхаарал чинь бол нэг юм дээрээ төвлөрөх дээрээ ер нь хязгаартай л байгаа шүү дээ 30-40 минут төвлөрөл. Ер нь бол тэрнээс ч бага хугацаагаар төвлөрж байгаа. Тэгж байгаа л босоод жоохон алхаал буцаад суугаал ингээ яваад байхгүй бол ер нь бол суух чинь бол амар ер нь бол хор тавдар руу чиглүүлэх талдаа харин ер нь монголчууд тэр чигтэл хөдөлгөөнд дутагддаг багт ялангуяа ингээд жилийн одоо 4-5 сарны юм хүүтэнтэй гадаа байж болохгүй хөдөлж ерөөхдөө болохгүй болцдог те тэгэл оффистаа суугаад хөдөлгөөнд дутагддаг. Гэхдээ тэрнээс гадна бас зөв эрүүл хоолт нь маш чухал байдаг юм шиг. Тэгээд тэрэндээ гэхдээ гол нь хүмүүс жоохон ингээд зөвхөн турах гэж ч юм уу те тэгээд эрүүл хооллолт биш зүгээр хоолоо хасах болоод байдаг. Тэгээ ингээд шүн одоо орой бол оройны хоол идэхгүй энэ төр гэдэг юм уу. Ергээд тиймэрхүү юм би аяг буруу гэж боддог л даа. Гол нь зүгээр эрүүл хооллоо зөв хоолж л байх юм бол те яг хүний идж байгаа зүйл нь ямар орц байх ёстой юм. Тэгээд одоо тэр зүйлүүд нь яаж хүний биед нөлөөлдөг гэдгийг нь өөрөө сайн судалж байна. Одоо интернет дээр бол бүх юм байгаа шүү дээ. Тэгжээж одоо ингээд хэрэгжүүлэх нь л зөв юм шиг. Эрүүл хооллолт гэдэг ойлголт нь бас цаг үед ингээд айгүй ондоогоор хөгжөөл ингээд яваад байгаа. Хуучин чинь нөгөө хоолны хүнсний пирамид ингээд гаргадаг байсан. Доор нь ингээд талах одоо гурилан бүтээгдэхүүнээр дээр нь ингээд ингэж явсараа хамгийн дээдлэлт нь одоо өөх, сахар, давс магас эднэрч явах шиг хамгийн бага хэрэглэх ёстой эднэр гэдэг. Ер нь бол буруу юм байл шүү. Харин тийм. Тэгээд уншаад явал судлаад байх юм бол дуусахгүй. Тийм болохоор хамгийн хялбар зөвлөгөө нь бол нэг хүн ихийг сонсч ирсэн. Зүгээр л юу лээд түүхий лимит буюу боловсруулаагүй процесс хийгээгүй, лаазлаагүй, савлаагүй гялгарууданд хийгээгүй зүгээр л жинхэнэ хоол, амьд хоол зүгээр идэх гэдэг жилээ. Тэгээ мах идэхдээ бас энийг бол бас хүмүүс аягүй судлаад байсан. Зөвхөн орчин үед бид нар одоо хүндрэлч чинь булчин мах иддэг. Ер нь дээр үед бол булчин махыг бол хамгийн сүүлд л идэх зорилттой. Хүнсгүй хоолгүй болсон үед хоол мах хэлбэг дэлбэг байгаа үед бол хүнэгдэл үед хүмүүс бол дандаа цул махын цул 5 цулыг иддэг ёстой байсан юм лээ. Дотор нь бол айгүй олон төрлийн витамин идэр гэл хэрэгтэй бодисууд дэр нь дүүрэн байдаг. Юм бэлээ. Харин яг тэр хоолны шинжлэх ухаан гэх юм бол бас л аюу хэцүү юм байна л тийм. Ерөөсө сүулдэ бол яалтчгүй толгой ирэх юм байлаа. Тэгээд бас яг ямар зорилготой байгаас шалтгаалаад тис ондоо тий. Одоо яг ингээд илүү жимд яваад булчин нэмээ гэж байгаа бол шал өөр хооллолт. Тэгэл нэг карбентра хас гэдэг те. Ялангуяа турах гэж байгаа бол карб хас гэл гүүх болохоор ялангуяа ингээд
марафон митийн одоо урт хэмжээний одоо хол гүйлтэнд бол харин маш их карб иддэг тий. Тэр нь бол ингээд наадах чинь ч бас одоо жоохон үгүйсгээд байгаа. Гэхдээ одоо яг шинжлэх ухааны нэг мейнстрим болоогүй юм шиг байлээ л дээ. Ер нь зүгээр эрүүл хоолтыг бол бүр анхнаас нь аваад бүр 0-ээс эхлээд ингээд дахиад судалж үзээл байгаа юм байлээ. Ер нь бол карб, нүүрс ус буюу сахарын төрлийн юмнаас бол аль болгон бага идчих. Ер нь бол өөх тэгээд ураг хоёр дээр илүү төлхөө анхаарах. Өөх тос нь бол зүгээр малын гаралтай өөх тос биш. Арай ургамлын гаралтай буюу одоо авокадо ч юм уу самар мамар гэх нэг хиймэрхүү төрлийн юм идэж байхад бол арай дээр гэж хэлээ. Тэгээд эрүүл мэндийн 3 тулгуур гэж байгаа шүү дээ. Нэг нь хөдөлгөөнтэй байх, хоёрт нь зөв халт, гуравт нь нойр. Илүү ч авч болохгүй, дутуу ч унтаж болохгүй. Илүү унтах нь дутуу унтахтайгаа адилхан хэмжээний эрсдэл агуулдаг гэдэг. Бас байнга ингээл судалгаанууд ингээл гараал идэг юм лээ. Нөө нэг гүйлтэн дээр бол зүгээр жишээлбэл карбон бол хамгийн энгийн ерөнхийдөө хүний биед одоо эрчим хүч өгдөг тийм зүйл гэж байна. Тэгэхээр хамгийн хурдан тий үйлчлдэг бас. Тэгэхээр яг одоо нэг гүүхээс өмнө энэ төр иймэрхүү юм идээд ингээд тэгээд энэ төргээд чихэр бас идж байгаа. Тэ ерөнхийдөө нөө яг гүүх үедээ бол марафон гүүхтэй бол ингээд нэг сонин гэл байд юм байлаа. Тэрийг бол ингээд амар нялан. Тэр бол зүгээр цэвэр чихэр байгаа байхгүй юу. Тэгээ бол зүгээр чихрээл ингээд биендээ хийж яадаг. Тэгээд тэр нь айгуу сонин би бас яг яадын болтоо гэдээсэн чи яг гүүхтэй хэрэглэхээр үнэхээр мэдрэгдэж байгаа юм чи. Ингээд шууд энергитэй болол хамаагүй ядрах нь багасаал эхэлж байгаа. Гэхдээ тэр нь бол нэг удаан үйлчлэлтгүй нэг сайндал 15-20 минут л үйлчлэл тэгэл байхгүй болчихсон. Тэгэл дахиад тэр юмыг ихээр нийдэл тэгэл тэр YouTube дээр нэг бичлэг байгаа. High fat diet of ultra marathoner гэдэг. Одоо бүр ультра марафон гүдэг дурак гэдэг байгаа байхгүй. Чи сая 42 км гүгээд өгөх чинь гэсэн энэ дурак чинь 1 гүөхтэй 5-600 км гүдэг. Солиотын нөхдөд. Тэгээ гүөхтэй хоолтой болохоор энэ нөхөр бол аль болгон тослог юм мэддэг. Авокадо л ерөнхийдөө барайл ингээл гүйждэг. Тэгээд ерөнхийдөө бол тэндээсээ эрчим одоо энерги аваад ингээд гүгээд гүйлтээ ингээд дуусгаж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр ер нь дайетыг бол ер нь хүн болгон өөртөндөө яг өөрийнхөө биеийнхээ онцлогтой зориулаад нэгдүгээрт, хоёрдугаарт одоо манад бол nutritionist гэдэг нэг тийм хэрэгжил ерөөсөө байхгүй юм байна. Хоолны зөвлөгөө, зөв хоолны зөвлөгөө гэдэг хүнийхэн биенийхэн зориултанд нь тааруулаад ямар зорилгоор яах гэж ингэж хоолоо ингэж өөрчилж байгаа гэдэгт нь тааруулаад яг зөв хэмжээнд нь хоолойнд ямар хүнсний бүтээгдэхүүнийг идэхийг ингэж зөвлөдөг тийм хүмүүс ерөөсөө байхгүй юм лээ. Тэгээд nutrition чинь одоо идж байгаа хоол чинь бол эрүүл мэндтэй шууд холбоотой. Бид нарыг эмчилж байгаа, өвчлөхөд хардаг үздэг эмчнэр бол ямар ч nutrition-ийн юу байхгүй байхгүй. Тренингийн ойлголтын тренинг ерөөсөө аюу баг. Ерөнхий юмнуудыг хараад зүгээр ингэждэг. Ерөөсөө өвчнөг бол хоолтой юу хослуулж ингэж харах нь бол аюу цөөхөн юм байл л дээ. Ер нь тэгээд гол нь хүн болгон өөрсдөө сайн ойлголттой болол одоо ялангуяа интернет байдаг үед бол тий бүх мэдээлэл нь л байгаа. Тэгээд хэл байгаа л да. Харин тий яг хэлний барьер гэдэг нэг том асуудал. Тийм. Гэхдээ тэгэл өөрснөө судлах юм бол мэдээлэл нь бол ерөнхийдөө байдаг. Тэгээ өөрийнхөө онцлогт одоо тааруулах хэрэгтэй юм шиг. Хүн болго адилхан биш те. Тийм болохоор өөрт бас юу үйлчлдэг яадаг талаараа бол өөрснөө л хамгийн сайн мэднэ ах л та те. Чи бас нэг үүргэвчтэй аялал хийж исэн баха те. Тэгсэн. Нэг удаа хийсэн юм уу? Ер нь хэд удаа хийсэн юм уу? Ер нь бол яг нэг удаа л хийсэн л та нэг том. Саяхан энэ 100 бас нэг одоо богино хэмжээний тийм өргөвчтэй аялал хийсэн. Ер нь бол би яг нэг тэгж өргөвчтэй аялал хийн энэ гэж бол боддггүй л байсан л та. Ягаад чи гинт шийдэл би ерөөхдөө айгуу тэгж бас гинт огцом харин шийдвэрүүд гаргаад харин тэгээ явцдаг. Тэр нь бол яг би ажилласаа гараад зориг санд байхдаа зориг санаас гараад тэгээд одоо дараа нь яг юу их вэ гэдгээ сайн шийдээгүй байх үед нэг 3 сарын турш 16 орноор явсан л та. Тэгээд яг
яг хугацааны хувьд бол нэг урт биш 3 сар гэдэг бол нэг тийм урт биш. Гэхдээ тэр хугацаанд 16 орн тэгээ 16 орноос гадна баг хэд 40 гаруй хот орч байлуу явсан. Тэгэхээр би анх өөрөө хаанаас эхлээд хаан дууссан? Ерөнхийдөө Аз, Европ, Америк гэж явсан. Тэгээд Азтай бол за шууд яхад бол Гонконг, Таиланд, Мянмар, Бангладеш, Непал, Энтхэг, Франц, Голланд, Дани, Бельги, Швед, Норвеги, Финлянд, Герман, Итали, Испани, тэгээд Америк гэж явсан. Тэгэхээр ерөнхийдөө бол амар юмсан тийм. Сонирхолтой байсан, маш сонирхолтой байсан. Тэгээ би хийхдээ бас надад ийм юм хийх бас боломж гарсан юм л та. Хамгийн гол нь бол бас хичнээн тийм одоо өрөвчтэй аялал хийж байгаа. Айл болохоор өртөг багтаа боловч ерөөхдөө миний хувьд бол бас хэцүү л байсан. Тэр чинь ингээл бас их зардал гарч байгаа юм л та. Гэхдээ тэр үед нь яг би нэг тэтгэлэгтэй байсан. Ерөөхдөө тийм fellowship гэдэг шүү дээ. Одоо мэрэгжлээ дээшлүүлэх юм уу да. Тийм тэтгэлэгтэй байсан. Тэр нь бол Америкийн Азийн сангийн. Тэгээ тэрэн дотроо ерөөхдөө нэг мэрэгжлээ дээшлүүлэх тийм нэг грант гэж санхүүжилт олгосон юм. Тэр грантаараа бол ерөөхдөө өөрөө хүссэн юугаач хийж болохоор байсан. Тэгээд би яг бодож байгаад free money. Харин тийм ерөөхдөө бол юу ч хийж болно гэсэн айгу тийм сонирхолтой. Тэгээд дөнгөж нөө эхний жил нь тэр fellowship-ийн эхний жил нь байсан болохоор айгу тийм гоё уян хатан байсан л та. Тэгээ би бодож байгаад ийм нэг боломж гарлаа гэж бодоод тэгээд тухайн үед нь би бол ерөөхдөө бас жоохон Монголд болж байгаа явдлууданд жоохон миний одоо юу гэмдэ итгэл найдвар жоохон алдагдсан үйл байсан л та. Хэдэн оны үед байсан бэ? Энд чинь одоо 14 оны үед үү? Тийм. 14 оны үед нэг тийм амар ширтэй юм болоогүй шүү дээ. Гэхдээ яг тэр үед болсондоо биш зүгээр яг ингээл Монголд ажиллаад тэгээ нэлээд их юм ингээл болж байгаа зүйлүүдийг хараад мэдээж ялангуяа ингээд өөрөө бол том импакттай байхыг хүсэж исэн те. Аль болохоор эерэг өөрчлөлт авчрахыг бол эрмэлдэж исэн. Тэгээд яг хуу зарим зүйлүүд дээр нь бол тэрэндээ хүрч чадаагүй. Тэр нь бол миний ч буруу байгаа. Дээрэс нь бол яг Монголд миний контролдож чадахгүй те зүйлүүд бол маш их мэдээж байгаа. Тэр нь бол бас яг яалтчгүй ингээл хэцүү л үе байсан юм л та те. Итгэл бол алдаад байсан. Монгол ингээд маш их стресстэй нервтсэн л үе байсан те. Одоо бас нэг жоохон тиймэрдүү бохимдолтой байна. Одоо ялангуяа энэ Америкийн сонгуул энэ төр харахаар бол зөвхөн монголч биш ер нь дэлхийд даяар л айгүй хэцүү байдалд нэг тийм шин тогтворгүй тийм аюултай ч гэх юм уу ирэн эхлээд байгаа юм шиг жоохон мэдрэмж төрээд тэгээд тухайн үед бол би яг тиймэрхүү болцсон байсан. Тэгээ яг Монголын одоо улс орныхаа хөгжлийн хувьд бол айгүй хэцүү гацаанд орсон юм шиг те. Одоо ялангуяа бид нар шиг ийм жижигхэн улс хоёр маш том дэлхийн хүчрхэг одоо гүрний донд ингээд оршин тогтдог далайн гарцгүй тий. Тэгээ ялангуяа зөвхөн бараг л уул уурхайн чиглэл рүүгээ төрж орж байгаа тий. Өөр одоо хүчрхэг тийм эдийн засгийн сектор нь байхгүй. Тийм үед би ингээд жоохон яг хөгжлийн гарц нэг тийм харагдахгүй байсан юм л та тий. Ямар ч одоо талаас нь ботхоор ерөөхдөө л ингээл эдийн засгийн хувьд бол хятадын гарт орох гэж байгаа юм шиг л харагдаж байна. Угаасаа орсон байгаа шүү дээ. Угаасаа л харин тий орцсон. Тэгээд тэрнээс нь гарах талан ч ерөөхдөө ингээд харагдахгүй тий. Тэгээд ингээд жоохон шантраад байж захтай
ботсон л та ерөөхдөө өөр улсууд ялангуяа дэлхийн хамгийн амжилттай гэж тооцогддог зарим улсуудаар явж үзье. Тэр нь ялангуяа баруун Европын одоо ялангуяа Нордик улсуудтэй Швед, Швейцар гэдгээр бол солиотойгоо илгэсэн шүү дээ. Тийм би тэгээд одоо Норвег, Швед, Финланд руу бол очиж утсан. Тэр бол маш сайхан газар байлаа. Гэхдээ социализмыг яг жинхэнэ утгаар нь хийж байгаа болсон нэг. Яг уу социализм, капитализм хоёрыг тийм одоо social democracy гэдэг штэ тий одоо социал демократ тийм улсууд тэрийг бол үнэхээр сайн хийж явах шиг байлээ. Тэгтээ бол мэдээж бас асуудлууд байсан. Би тэгээ гол яг хуу сурсан зүйл нь бол тэр байгаа л да. Би тэгээд тэрнээс гадна бас хамгийн ядуу буурай тийм улсууд руу бас очихыг зорьсон те. Тэр нь бол жишээл ингээл Мянмар, Бангладеш, Непал, энтхэг энтер бол бас хамгийн том хэцүү асуудлууд тулгарч байгаа тийм ядуу улсууд л байгаа. Тэгэхээр би ингээд айл өнцгөөс нь ерөнхийдөө яаж улсууд хөгжлийг ерөнхийдөө хард юм байна те. Яаж тэр тухайн одоо байгаа үедээ хүрсэн байна. Юуг сайн хийд юм бэ? Юун дээр алдаа гаргасан бэ гэдгийг ерөөхдөө судлах гэж явсан юм. Тэгэхээр бол миний тэр өөрөвчтэй аялал гэдэг нь бол зөвхөн тэр улсуудын гой газруудаар нь явахтаа биш. Яг мэдээж тэр нь бол сонирхолтой байсан л да тий бас л турист шиг юмнууд үзээд явсан. Тэгвэл очисон улс хот болгондоо ерөөхдөө яг энэ хөгжлийн асуудал дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай уулзсан, хүмүүстэй уулзсан, маш олон хүмүүстэй ярилцж явсан. Тэгээд тийм болохоор ч гэсэн энэ бол тэр нөгөө нэг fellowship яг нэг professional development гэж нэрлэжсэн тэр талдаа бол яг таарсан л та. Тэг яг тийм боломж нь байсан. Тэгээд маш олон газраар яваад юу болж мэдв юу сурав. Яг хид хідэн маш сонирхолтой юм харагдсан л та. Тэрний юу гэхээр за үнэхээр Монгол тулгамдж байгаа асуудлууд нь бол том асуудлууд байгаа. Бидний хувьд бол ингээд барагдахааргүй хэцүү асуудлууд харагдаж байгаа ч гэсэн ингээд өөр улсуудаар яваад үцхээр ерөөхдөө бүхэл улс адилхан том асуудлууд байд юм байна тий. Зөвхөн энэ бол Монгол тохиолдоод байгаа зүйл биш. Ялангуяа Азиста тэр байтугай Аз ч гэлтгүү Европын төртэй ч гэсэн хятадтай харьцах асуудал нь бол одоо дэлхийн хамгийн том асуудлуудын нэг болсон байна тий. Ерөн бол ингээл энэ хавьда энэ нөлөөллийг яаж бууруулах уу гэсэн. Ерөн бол хятадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөлөө энэ төр нь бол хаасайгүй л маш хүчрхэг болцсон тийм. Тэгэхээр бол тэр нь маш сонирхолтой байсан. Тэгэхээр бидний энэ ингээд тулгамдаад байгаа асуудал нь бол зарим улсуудтай харьцуулахад бол бас ерөнхийдөө бол маш боломжийн. Жишээлбэл ингээл энтгэхт очиод харахад бол тэр олон хүнтэй ерөнхийдөө боловсролын төвшин нэг тийм өндөр биш тий. Тэгээд ингээд дид бүтэц ингээл бүх талаас нь харахаар нь маш их том асуудлууд байгаа тий. Тэгээд тэрийг бол шийдвэрлэх засахын тулд бол бас маш их хугацаа, маш олон жил орохоор санагдсан л та. Монголын ингээд завуу тал нь хараад үзэхэд бол бас ингээд бид нар чинь нөгөө нэг цөөнхөн ам гэхээр айгүй сул тал гэж дандаа хараад байдаг. Бус улсуудтай үйлдвэрлэл гэх юм уу да тий. Тал дээр бол өрсөлдөж чадахгүй энэ төргээл. Тэгвэл бас нэг маш том давуу тал байдаг юм шиг. Тэр давуу тал нь бол ингээд хэрвээ ямар нэгэн юмд болохгүй, бүтэхгүй байгаа бол маш богино хугацаанд ерөнхийдөө тэр чигтээ нийгмээрээ бол өөрчлөгдөх боломжтой тийм. Ганц хоёр одоо ингээд үе ингээл зөв бид нэр алхмаа хийгээд одоо жишээлбэл боловсрал дээр ч байна уу тийм. Одоо зөв одоо боловсролын тогтолцоотой системтэй тэгээд залуучуудаа зөв л одоо ингээд сэтгэдэг боддог одоо улсынхаа төлөө зүтгэдэг болгож чадах юм бол энэ нь бол маш богино хугацаанд нэг 20-40 жилийн одоо хооронд ч юм уу тийм. Тэр хугацаанд бол нийгмийн тэр чигээрээ өөрчлөгдөх тийм боломжтой юм шиг. Нийгмийн одоо сэтгэл зүй гэх юм уу те баг. Тэгэхэд бол одоо энтгэг вэ нү, Америк вэ нү, ерөнхийдөө том улсууд бол тэгэхэд айгүй хэцүү болсон. Тэ. Тэгээд бас нэг сонирхолтой харагдсан зүйл нь бол ингээд яваад үтгэхэд бол бүхэл улсууд түүхэндээ хизээ нэгэн цагт ингээл маш амжилттай явж исэн. Ингээл Мянмарч байна уу,
Италич байна уу? Харин тийм нэг алтан үетэй том гүрэн байсан. Тэгэхээр одоо бас зөвхөн одоо Монголын их гүрэн биш шүү дээ, тийм. Ингээд цаана түүхэнд бол зөндөл өөр тийм улсууд гүрнүүд байгаа. Тэгээд босоол бүгдээрээ босоол нурж байгаа төвхтэй. Тийм, ерөнхийдөө бол дандаа тийм нэг ингээд дээшилж яадаг, доошлж яадаг те. Ингээд хизээч ямар нэгэн гүрэн улс нь бол байнгын өндөр хөгжилтэй дэлхийг тэргүүлсэн тийм байж чаддгүй юм шиг харагдсан те. Хамгийн удаан тогтсон нэр юм уу? За тэрийг мэдэхгүй байна. Гэхдээ бол ерөнхийдөө бол тийм тогтсон газрууд бол бас л хэцүү шүү дээ. Бас ингээд яг хүний түүхийг бодоод үсэх юм бол ингээд хэдэн зуун жил бол юу ч биш болчихж байгаа юм те. Тэгэл ерөнхийдөө бол ямар ч гүрэн байсан нэг сайндал хэдэн зуун жилийн л түүхтэй болоод байгаа юм шиг, настай болоод байгаа юм шиг. Тэгэхээр тэр нь бас надад юуг харуулсан бэ гэхээр яг хуу одоо жишээлбэл яг одооний байдлыг бодоод үзэх юм бол бидний хувьд бол Хятад, Орос яг манай хоёр хөрш бол ингээд маш том хүчрхэг улс. Тэгээд ингээл байнгын ийм байх юм шиг л нэг ёсны харагдаж байгаа байхгүй. Тэг ялангуяа Хятадыг харахад бол ингээл өсөлт нь хизээч зогсохгүй юм шиг л харагдаж байгаа. Тэгвэл бол бас тэр бол тийм ч их зайшгүй тийм байх биш л юм шиг харагдсан л дээ. Ялангуяа одоо ч гэсэн харагдаад эхэллээ шүү дээ. Эдийн засгийн хувьд бол тийм Хятадын эдийн засаг нь бол нэлээд одоо даширч эхэллээ. Гэхдээ тэр нь одоо 4 жилийн өмнөөс эхлээл хоёр оронтой тоотой өсөлтийг бол нэг оронтой тоолоо оруулаад явуулаа л да. Сүүлийн 3 жилийн явцад ямар ч лээсэн. Яг Хятадын засгийн газар бол бид нэр юуныхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг 6.5 дээр ч юм уу 7 дээр барина гэсэн л бол барьдаг юм байлээ. Prediction 100% биелүүлдэг. Амар солиотой хөлтөд хэлэлдэг. Тэд нар ч тэгээд датагаар ч гэсэн бас харин тий яаж өөрчлөж байна хэлэлдэг. Яг хөө тэгэхээр тэрэн зүгээр юу гэсэн үг вэ гэхээр яг Монгол одоо хичнээн ч бас хэцүү байдалд байгаа ч гэсэн цаашдаа ч гэсэн тийм байх албагүй тий. Тэгэл бид нар ч гэсэн цаашдаа бол хөгжүүл явна. Өөр улсууд ч гэсэн тэгэл хөгжин одоо хэцүүдэн тэгэл ерөөхдөө байнгын л тэгж явж идэг юм шиг харагдсан. Хөгжих үгүй бол тэгэл бид нар өөрсдөө л монголчууд бид нар өөрсдөө л мэдэж ийднэ сте. Тийм гол нь тэгэл одоо бидний л асуудал байгаа шүү дээ. Ерөөхдөө нэг монголчууд ингээд заавал монголчууд ч гэдэг би ч гэсэн тийм бүгд л одоо Монголд байгаа хүн бүхэн л тийм байгаа. Ингээд бусдаас дандаа буруугаа ирэл хийлээд байдаг те. Ингээл юм болохгүй болохоор л дандаа ингээл өөр хөндлөл буруугаа чих гээд үзээ те. Тэгэхээр тэр нь ингээд бидний хөгжлийн хувьд бол маш том ингээд хаалт болоод байгаа юм шиг те. Тэгэхээр заримдаа бол бид нэр өөрсдөө буруугаа хүлээн зөвшөөрөөд бид нэр хийж чадахгүй байгаа зүйлээ бол ойлгож иж чаддаг болох юм шиг те. Тэгэхээр тэрэн дээрээ бол гол нь ингээл хаасаагүй ингээл сүүлийн үед би жоохон бухимдалтай байгаа гэдэг ярьсан. Ингээл дэлхийд даяар харахад хаграл Америк хөөс чинь тийм. Ингээл Америкт гэхэд одоо ийм амар нийгмийн хаграл. Нийгмийн хаграл тийм. Тэгээд улс хоорондын хаглал дотрооч байна, гаднаач байна. Ер нь хаасаагүй л ингээл нэг нэгэндээ итгэхэ болцсон тийм. Энэ чинь байнга л байж идэг зүйл юм. Гэхдээ баг илүү байгаа юм шиг одоо харагдаж байгаа байхгүй. Жишээлбэл ингээд бид харж одоо газар хөдлөлтийг ингэж байгаа байхгүй. Газар хөдлөлтийн дататай харьцуулъя л да. Мэдрэгч нь улам сайн болох тусмаа газар хөдлөлтийн тав амар ихсэл яваад байдаг. Бид нар гэхдээ одоо хаана юу болж байгааг мэдэх хэрэгслүүд нь улам хөгжих тусмаа хаана юу болж байгааг нь бүгдийг хараал амар хэм болж байгаа юм шиг харагдаад байдаг. Энэ бодлоор бол зөвхөн энэ жил гэж ботход Brexit гэдэг юм боллоо тийм. Нилээн тэгээд англичууд өөрснөө ч гэсэн сүулдэ бол маш их амаа барьсан зүйл болсон. Тэгээд саяхан одоо 2 хоногийн өмнө Трамп гэдэг ерөнхийлөгчтэй болно гэдэг бол Америкийн хувьд бол энэ бол бас л бүгд л ярьж байна. Харин тийм түүхэндх маш тийм харамсалтай зүйл болж байгаа байхгүй да. Ийм илт энэ хүн 4 жил хүлээч хэлдэг. Хараад за ихний 100 хоногийн хүлээ. Яг энэ Трамп бас өөрт нь биш юм шиг байна л да. Тэр хүн яг одоо ингээд ажилдаа гараад хийж чадах нь үгүй үү биш. Зүгээр ерөнхийлөгч болохтой энэ нөө нэг платформ нь юу байсан те. Нэр дэвшигтэй ерөнхийдөө юу ярьж исэн гэд сонсоод үтгэхэд зүгээр хизээч
ерөнхийлөгч болохооргүй ерөнхийлөгч ч гэлтгүй баг шоронд байх ёстой хүний яриа байгаа байхгүй те. Энэ бол ерөөсөө арчил гэдэг юмний нэг тал нь тийм юм шүү. Үгүй харин өөртөө ингээд сонголтоо хийж шүү. Харин тэгээд арчил гэдэг системийнх нь ерөнхийдөө одоо ингээд сулралч байд юм уу болохгүй байгаа шинжил гарч илэрч байгаа юм шиг харагдаж байна л да. Тэр нь тэгээд нэг жоохон миний хувьд бол айгүй аимшигтай л байгаа юм. Яг тэгвэл энэ сүүлийн үед бас Facebook дээр энэ төр жоохон яваалах шиг үл ингээл монголчууд ерөнхийлөгчийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуул гэсэн чинь биднэрт ямар хамаа байна зүгээр ингээл улсаа бодъё шууд усаар нөлөөлж л байгаа л да. Гэхдээ энэ бол шууд бусаарч биш баг шууд нөлөөлөх байхгүй. Тэгээ Америкт болж байгаа явдал бол дэлхийд даяар нөлөөлнө. Тэгэхээр Америкт болж байгаа явдлыг бол сонирхоод үзээд ойлгохгүй байна гэдэг бол ерөөхдөө айгүй харамсалтай асуудал шүү дээ. Бид нар бол нэгт мэдээж Монголын иргэн байгаа. Тэгвэл бол бүгд л дэлхийн иргэн. Тэгээд дэлхийн иргэн гэдгээрээ бол дэлхийд болж байгаа үйл явдал хамгийн чухал асуудлуудыг бол сонирхож явах ёстой, мэдж явах ёстой. Тэгээд ялангуяа энэ Америкийн явдал бол манайх шиг яг арчилсан нийгэм те бид нар бол энэ 26 жилийн өмнө бол энэ тогтолцоогоо сонгоод нэлээд бахархалтайгаар энэ тогтолцоотой явж ирлээ шүү дээ. Энэ одоо твдээ гэх юм одоо энэ хавьдаа л гэхэд манай хамгийн мундаг ингээл арчилсан орн энтергээл олон нийтэд одоо бусад улсуудад бол зарлах дуртай те бид нар тэгсэн мөртлөөсөө Америкт болж байгаа явдлыг ингээ хараад үзэхэд бол яг л Монгол байгаа байхгүй тий. Ер нь Америк Монголын ялгаад баг байхгүй байгаа л юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ нь бол нэг тогтолцооны асуудал юм шиг л надад харагдаж байгаа л. Хизээ нэгэн цагт Монгол нэг солиотой хүнийг ерөнхийлөгч болгоч магадгүй гэж яриад байна. Тийм ерөнхийдөө бол тийм. Тэрэнд бол бид нар бол ойрхон л байгаа. Дуучин жахлан улс их хурлын гишүүн болоод хахад яага болохгүй гэж. Харин ер нь тэгтээ ингээд жишээлбэл Америкийг бол ялангуяа дэлхийн хамгийн том эдийн засаг сонгогчдын боловсролын төвшин. Харин тийм. Ер нь ингээл арчлал гэж хамгийн их ярддаг улсын хувьд бол бас арай нэг сайн те биднээс бол арай нэг бас бид нар бол 26 жилийн түүхтэй тэгээд тэгдэг штэ байнгын Монголын арчлал бол одоохондоо бол залуу байна одоо бол юу ч бишээ те ингээд явандаа бол сайжирнаа гэж ярьдаг. Тэгэхэд Америк тим юм болж ийн гэдэг бол ерөөхдөө маш харамсалтай асуудал юм шиг байна л да. Тэгэхээр бид нар зүгээр Монгол хүнийхээ хувьд бол бид нар өөрснөө бас энд дотоодын одоо улс төрч байд юм уу эдийн засагч байд юм уу тэр бүх юм яаж одоо зөв ажиллуулах вэ гэдэг талаас нь бодох хэрэгтэй юм шиг. Монгол ч гэсэн яг адилхан шүү дээ. Ерөнхийдөө одоо яг улс төрчдөөс дэмжих гэхээр дэмжих хүн байхгүй шүү дээ. Чи өөрөө тэгэл. Үгүй би ийм байна л да. Би бас ингээд хүмүүс банк хэлээлээдэг. Хэрвээ таалагдахгүй бол платформ нь байна, систем нь байна. Хэрвээ чи зүгээр ингээ хоосон шүүмжилж байхын хооронд өөрчлөлмөр бол чи өөрөө гар биеэр оролцоод өөрчлөх бүрэн болцооч юм байна. Яг хөө тэгээ миний платформ юунд диктаторшипт байгаа шүү. Тийм. Миний платформ, миний тэр систем нь бол харин миний харж байгаа бол төрийн бус байгууллагын л чиглэл байгаа юм л та. Тэгэхээр хүмүүс бол заавал улс төрд орж, заавал ингээд улсын байгууллагад орж нөлөө бүхий байна, өөрчлөлт гаргана гэж бас бодоод байдаг нь маш буруу юм шиг санагддаг. Энийг бол өөрийнхөө чаддаг зүйлээр өөрийнхөө яг тэр нөө жаах passion гэж хэлсэнтэй хамгийн дуртай итгэдэг яг зүрх сэтгэлээрээ ингэж ажиллах сонирхолтой дуртай зүйлэндээ л анхаарлаа тавьж иж хамгийн том хэмжээний өөрчлөлт гарах боломжтой юм шүү. Тэгээд тэрийг бол зөвхөн улс төрөөр гэж бол хүмүүс харахыг бол би айгу буруу л гэж бодд. Яг тэгвэл ингээд улс төр гэдэг чинь бас шал өөр тийм нэг зүйл байхгүй. Ерөнхийдөө бид нэр систем нь айгу тийм гажцсан тий. Өөрөөр л ямар нэгэн байдлаар одоо ингээл хээл хахуул авилгалд автагдахгүй бол жишээлбэл тэр шийдвэр гарах төвшөнд бол очих боломжгүй болцсон тийм систем харагдаад байгаа л та. Тэгэхээр айгүй олон ингээл манай найз нар ч гэсэн тэгдэлтэй ингээд таньдаг хүмүүс энэ төртэй
ерөөхдөө дотроос нь өөрчлөх ёстой тий. Ороод ингээл өөрчлөх ёстой байхгүй да. Гэхдээ яг ингээ бодит байдал дээр харахаар дотор нь орхол юм бол яг уусч байгаа байхгүй да. Ялангуяа дотор нь ороод доогуур төвшөнд бол эхлээд тэгээд шийдвэр гаргах төвшөнд хүртлээ тэр чин тэр хүн маш олон зүйл хийн те маш олон хүмүүстэй бол ингээд гар байрлцсан юм хийж өгөн тэгээд хичнээн ч одоо зөв бодолтой орсон ч гэсэн яванда тэр шийдвэр гаргах төвшөнд очихороо гар нь уяатай болсон. Ямар ч үйл хийх боломжгүй болсон. Тийм аюул байдаг болохоор би тэгээд хичнээн жишээлбэл өөрийнхөө итгэл үнэмшилт ингээ бат бөх байдаг ч гэсэн би ч гэсэн орох юм бол адилхан болно гэхгүй байх баталгаа бол надад байхгүй те. Би нэг ясны өөрөөсөө айж штэ те. Тэгэхээр ерөнхийдөө тэр систем нь гажцсан байгаа л явдал юм шиг. Гэтэ энэ бол тэгээ зөвхөн бас улс төрийн ч асуудал биш. Ер нь нийгмийн асуудал болсон. Тэ одоо манай нийгэмд энэ нь бол зөвхөн одоо ингээл хамгийн өндөр түвшинд бид нар ингээл яг энд суучаал тэ улс төрчтэй муулна, идлээ уулаа гин. Тэгтээ яг үнэн эрэхтэй бид нар өөрсдөө тэр түвшинд очих юм бол яах вэ гэдгээ бас л хэлж мэдчихгүй тэ. Тэгэхээр нийгэм нь тэр чигтээ өөрөө хамгийн чухал юмыг мөнгө гэд ойлгоцсон байх үед тэгээд тэр мөнгөндөө биш байхгүй юу, мөнгө олж болно, баян байж болно. Тэгтээ тэр явцсан хамгийн чухал те. Яаж тэр мөнгө олж гэнэ үү, яаж баян болж гэнэ үүдг нь чухал. Тэрийг тоохгүй болсон цагт бол энэ нийгэм нь бол ингээл ийм байдалтай л байна баг. Түрүүн чинь баруун Европын орнуудаараа хэлсэн гэдэг тэднэрт юу ажиглагдав? Ямар асуудал? Тэдний хамгийн чухал харагдсан зүйл нь бол чиний түрүү яг хэлсэн тэр нөө voter education те. Яг одоо сонгогчдын боловсрал гэдэг зүйл нь бол маш өндөр түвшинд байгаа юм шиг. Боловсролын ерөнхийдөө систем гол нь маш чанга, мундаг. Хүүхэд оюутнууд нь бол өөрсдөө яаж сэтгэх үү, яаж юмыг анализ хийх үү, яаж энэ улс төрд оролцох уу, те идэвхтэй байх уу талаас нь бол маш их сургалт явуулдаг, дэмждэг, багаас нь л тэрэндээ бэлтгэгдэж байгаа шүү дээ. Яаж ерөнхийдөө ингээд иргэн болох уу гэдэг те. Тэр иргэний боловсрол гэдэг зүйл нь бол Монголд бас нэг тийм сайн явж байгаа бол бас харагддгүй л дээ. Тэр зүйл нь гол нь тэр Нордик Скандинавын орнуудад бол байдаг. Тэгээд юу н ингээд маш тодорхой харагдчихсэн бэ гэхээр яг намайг очих үед орон нутгийн сонгуул болж ирсэн. Саяхан одоо манайд орон нутгийн сонгуул боллоо. Тэрэн шиг ингээл яг л орон нутгийн сонгуул. Тэр чигээрээ бас ингээл баахан хүмүүсийн нүүр наасан плакатууд байсан те. Тэгтээ ингээд зүгээр ингээ баахан хүмүүстэй яриад үцхэд энэ тэн гэдэг нь би юг ярьж байгаа. Шведийг ярьж байгаа Стокгольмд. Хүмүүстэй яриад үцхэд бүгд оролцдог, ойлгодог, асуудлуудаа мэддэг, өөр хүмүүсийн ингээд байр суурийг судлаад үзсэн те. Би нэг айлынд тэр одоо ялангуяа Швед бол маш үнэтэй газартай. Тэгээ би бол буудлын бууж чадахгүй. Тэгээд нэг таньдаг Швед хүний да бос юм л та. Тэгээ тэр айл нь 10 жилийн хүүхэдтэй те. Их сургуульд ч ороогүй хүүхэдтэй байгаа. Тэгэхэд нэг одоо хүүн болохоор бид хоёр ингээд жишээлбэл PlayStation тоглоал те тэнд байхад бас зүгээр ингээл видео гейм энэ тоглоал байж захта ярилцж байгаа байхгүй. Өөрөө тэгэл ерөөсө тэр улсд болж байгаа улс төрийн нийгмийн асуудлуудаа маш их сонирхдаг. Тэгэл ярьж байгаа зүйл нь дандаа тийм байна. Тэ. Ингээл жишээлбэл неонацинууд те их гарч ирж байна. Одоо иммиграшны асуудал те. Шилжилт хөдөлгөөний асуудал энэ төрөг бол ингээл зүгээр 10 жилийн хүүхэд надтай яриад сууж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар бас тийм төвшөнд л очих хэрэгтэй юм шүү. Бүр багаас нь хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэхтэй тэр хүмүүжил дотроо иргэн яаж байх вэ те. Энэ одоо улс төрдөө яаж оролцох вэ? Яаж юмыг ингээд олон талаас харах ёстой юм бэ гэдгийг бол бүр багаас нь зааж өгч ижил бид нэр нийгмээрээ өөрчлөх юм байх ёстой, тийм байх ёстой гэдэг одоо энэ value system-ийг яриад байгаа шүү дээ. Тэрий чинь хувь хүний үзэл бодлоор шийдэхгүй шүү дээ. Тэрий чинь үгүй яг хөө тэр ийм байх ёстой гэдэг нь бол би одоо энэ нь зөв, энэ нь буруу гэдгээрээ биш, хүнийг зүгээр яаж сэтгэх ёстой юм бэ те? Яаж
одоо ингээд шийдвэрт гарахтаа ямар нэгэн юмд шийдвэр гарахтаа одоо олон өнцгөөс харах чадвар нь тий. Тэр нөгөө critical thinking гэдэг зүйл нь Монголд айгу дутагтаад байгаа юм шиг боловсролын одоо тогтолцоонд дутагдж байгаа юм шиг харагддаг л да. Тэгэл багш нь зүгээр онол ярьдаг, оюутнууд нь хүүхдүүд нь болохоор онлоо маш сайн цээжилсэн байдаг. Гэхдээ яг тэр цаана ингээд нөгөө ажиллагааг нь бол сайн ойлгохгүй гэдэг ч юм уу. Яагаад гэдгийг. Тэгэхээр харин яагаад гэдгээ. Тэгэхээр хүүхдүүд нь өөрсдөө нь асуулт асуух ёстой. Олон өнцгөөс юмыг хардаг тийм чадвартай байх ёстой. Тэгжиж өөрснөө тэр нөгөө нэг зөв буруугаа ялгана шүү дээ. Тэгэхээр бол эртнээс зүгээр баг багт нь ингээд за чи бол ийм байр суурьтай байна шүү. Чи бол энэ намыг дэмжин шүү гэх нь бол мэдээж буруу. Тийм байж эзэж болохгүй. Тэгвэл бол тэднэрт нь одоо ингээд өөрснөө ингээд итгэл үнэмшилтэй болохын тулд тэр нөгөө нэг юуг нөхөх хэрэгтэй байхгүй юу? Тэрэнд хүрэх тэр чадварыг аргачлалын тийм. Аргачлал нь бол чухал. Тэгээ асуудлууд нь юу вэ? Тийм хөгжилтэй орнуудаар чиний анзаарснаар. Яг уу ерөнхийдөө бол тэр Скандинавын орнуудад бол сүүлийн үед миний л ярьсан хүмүүст хэлж байгааг сонсоход бол бас баян ядуугийн зөрөө ихсэж байна гэж ярьсан. Тэгэхээр ялангуяа яг миний уулзсан хүмүүс нь тийм байж магадгүй. Би одоо жишээлбэл нөгөө нэг labor union те ажилчдын нөгөө нэг юу лээ үйлдвэрчдийн эвлэлийн одоо байгууллагатай уулзсан. Тэгэл нэлээд л тийм нэг либерал сэтгэхэлгээтэй хүмүүстэй нэлээд ярилцсан л та. Тэгээд тэдний ярьж байгааг сонсоход бол ерөнхийдөө тэр Скандинавын орнуудын амжилттай байх маш том шалтгаан нь бол ерөнхийдөө иргэд нь бол тэнцвэрхэн амьдралтай байсан тийм. Гэхдээ бүгд маш одоо өндөр тогтмол тийм цалинтай хөгжлийн түвшин бол маш өндөрт өрсөний дараа тийм. Тэгээд одоо юу харагдаж байна вэ гэхээр зарим одоо улсад байсан зүйлүүд нь бол ингээд хувийн хвшилт шилжээж тэгээд зарим хувийн хвшлийн одоо компаниуд нь хүчрэхэг болж байна. Зүгээр иргэдийнхэн дотор баян ядуугийн ялгаа бол өсөж гэн гэсэн тийм яриа байсан. Тэгэхээр яг хуу миний харахад бол аль талаас нь л харах хэрэгтэй юм шиг байна л да. Тэгээд яг цэвэр бүх юм тэгш байх хэрэгтэй гэж харах юм бол буцаад одоо Монголын те нөө нэг арчлаас өмнөх үеийн тэрлүүгээ очие гэсэн юм шиг те харин тийм хүчээр тэгших бол хизэж болохгүй зүйл. Тэгтээ бол бас өнөөгийн хэмжээнд хүрээд байгаа энэ ялангуяа Монголд харагдаж байгаа баян ядуугийн ялгаа бол маш ялгаатай болоод байна шүү дээ. Тэгээд хэдхэн жилийн дотор нэг 5-6 жилийн дотор бол тэр нь маш огцом өсөж байгаа нь бол мэдрэгдээд байгаа. Энэ нь бол нийгмийн энэ тэр нүуний хаграл гэж ярьсан тэрэнд бол бас айгүй их нөлөөлөх зүйл баг л та. Тэгээд Монгол одоо ингээл 2011 онд жишээлбэл бид нэр дэлхийн хамгийн хурдан өсөж байгаа эдийн засаг байна 17.5% өсөлттэй байна энэ төр гэж ярьсан. Тэр нь сайхан байна. Гэхдээ яг үнэн хэрэгтэй манай иргэдийн одоо ихэнх хүмүүст тэгж сайнаар эргээр нөлөөснө гэхэд бас үгүй юм шиг байна тийм. Тэр яг зүгээр дата аваад нийлүүлсэн дүнгээр нь харахад бол амар том харагдаад байсан. Гэхдээ одоо жишээл инфляц өндөртэй. Тийм, хуваарлт нь бол яаж хуваарлагдж байна гэдэг нь бол арай ондаас бол явчих бол да. Харин тийм инфляц өндөр байсан. Ихэнх инфляцийн одоо доторх эзлэх хувь нь бол цэвэр махны үн байсан тийм. Тэгэхээр тэр нь ялангуяа арай тийм санхүүгийн боломж муутай айл өрхүүдэд бол бүр их хэцүүгээр нөлөөлж байсан тийм. Тэгэхээр нэг иймэрхүү зүйлүүдийг бол бүр ингээд наривчилж дотор нь орж иж харахгүй бол зүгээр ингээд хийсвэр тоо статистик хараад ах юм бол бас ингээд жоохон буруу ойлголттой болохоор юм шиг. Одоо бид нар бол дэлхийд даяар бол тэгтээ зарлагтай бол яг л тэгж зарласан байхгүй те. Бид нар бол дэлхийн хамгийн хурдан өсөж байгаа эдийн засаг хөрөнгө оруулагч татгаал тэгжлээсэн л да. Харин тийм. Гаднаас доллар оруулж ирээ, мөнгө оруулж ирээ гэсэн санаатай. Энд яг тэгэл асуудал чи их л байна л да. Яг яриад ах юм бол дуусахгүй л. Одоо бол тэгээ ялангуяа ингээл долларын ханш манш гэх тэгэл ерөөсө өчнөл зүйл шүү дээ. Би долларын ханшаар тэр нэг подкаст хийсэн байгаа. Манай нэг эдийн засгч залуу байгаа. Манайтай яриад
Айгуу асуудлыг айтайхан тайлбарлсан болов гэж бодож байна л да. Тэгээ яг Батнамыг ер нь бол зүгээр нэг байнгын зочноор тавьчих гэж бодоод байгаа. Тэгээд үе үе ингээд эдийн засгийн холбогдлолтой асуудлууд үүсээд нийгэмд ингээд яриа өрнүүлээд ингээд эхлэхэд бол Батнамыг оруулж ирээд мань хүний яг мэрэгжлийн эдийн засгийн судалгаа хийдэг хүний хувьд бол яг юу гэж харж байгаа юм бэ? Юу юм бэ гэдгийг нэг тайлбарлуулаад. Тэгэхгүй хэвлэл мэдээлэлээр ингээд яриад яадаг. Өнөөдөр жишээ нь амар тэнэг юм ярьж байгаа байхгүй. Долларын ханшийг ерөнхий сайд нь сангийн сайдтай долларын ханшийг зохицуулах талаар, тогтоох талаар шийдвэр өгч байгаа байхгүй. За нэгдүгээрт бол бүр хэлж байгаа юм бүр тэнэг юуг арилжааны банкуудын долларын ханш нь яагаад Монгол банкны ханшаас өндөр байгаа юм бэ? Бүгдийг Монгол банкны ханшаар хийх арга замыг олж хараа гэж байгаа байхгүй. Яагаад тэнэг вэ гэхээр Монгол банкны дээр долларын ханш нь бол бүх энэ арилжааны банкуудын долларын ханшийн дунджаар гаргаж ирж байгаа нэг тийм тоо. Нэгдүгээр тийм, хоёрдугаарт бол сангийн сайд бол хизээж долларын ханшийг төгрөгийн ханш юм уу инфляцийг бол хөдөлгөх, наашаашаа нөлөөлөх тийм эрх мэдэл байхгүй. Тэр Монгол банк гэдэг чинь. Монгол банкны өөрөө үүрэг нь одоо яг тэр ханшийг барих уу, тогтоох уу гэдэг бол үндсэн чиг үүрэг нь биш болж таарж байгаа байхгүй. Биш л дээ. Үндэсний мөнгөнд тэмдэгтийг бол мөнгөнд тэмдэгтийн үнэлгээг хадгалах гэсэн нэг тиймэрхүү гэсэн юм байдаг юм лээ. Тэр Батнамараас тайлбарлуулж лээсэн л дээ. Яг тэрэндээ юм тайлбарлуулж мартчихсан юм. Яг хоо тэр нөө нэг мэрэгжлийн хүн одоо ер нь мэрэгжлийн засгийн газарч гэж яриад байсан тэр нь тэгээд огт тийм болоогүй те. Тэр нь айгүй чухал юм шиг байна л да. Тэг ерөөхдөө бол судалгаа шинжилгээн дээр үндэслэн тэр тоо баримттай зүйлүүдийг аваад тэгэд тэрэн дээрээ ямар нэгэн бид нэр алхам дүгнэлт гаргаад алхам авах хэрэгтэй те. Тэгэхгүй зүгээр нэг ганц нэг хүний бодож байгаа бодлоор те шийдвэрүүдээ гараад ах юм бол тэр нь бол оновчгүй л байж таараа те. Тэгэхээр бол тэр нөө мэрэгжлийн хүмүүсээ бол сайн сонсох ёстой. Мэрэгжлийн хүмүүсээ бол аль болохоор оролцуулах ёстой. Тэгээд засгийн газрын тэр нь бол яалтчгүй мэрэгжлийн байх ёстой л да. Тэгэхгүй тийм энгийн эдийн засгийн ойлголтгүй байдаг ч юм уу эсвэл тийм яриа өрнүүлж байгаа бол тэгээд тэр чинь бол манай ерөнхийдөө улс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь бол ил тарагдчих шүү дээ. Зөвхөн энэ ардын намынхан ч биш л дээ. Өмнөх биш энэ ардс намын засгийн газрын үеч гэсэн сайдад нь тэнэг юм яриа л. Гэхдээ миний харж байгаагаар бол яг л адилхан болцсон. Одоо намууд бол ерөнхийдөө ямар ч ялгаа байхгүй. Одоо ингээд тэр нь айгүй сонирхолтой санагддаг байхгүй. Ерөнхийдөө бол үзэл бодол гэдэг юм нь бол ерөнхийдөө ойлгохтой болсон тийм. Нам гэдэг зүйл чинь бол ерөнхийдөө ингээд хүмүүс одоо ингээд үзэл бодлоор нэгдээд ингээд нам болж байгаа шүү дээ. Жишээлбэл ингээд Америкийн Democratic нам байна уу, Republican байна уу те ойлгомжтой. Ямар үзэл бодолтой нь бол маш илт мэддэг те. Одоо энэ Republican хүн гэх юм бол тэгэл ерөнхийдөө ямар байр суурьтай гэдгийг мэддэгддэг. Монголд бол ямар ч тийм юм байхгүй болсон те. Зүгээр нам гээл яваад идэг Монголд маш их намчрахдаг. Бүх юм намчрахдаг болсон тийм. Тэгсэн мөртлөөсөө яг энэ намын хүмүүс юунд итгэхэд байна, энэ намын хүмүүс юунд итгэхэд байна гэдг нь бол ерөөсөө ямар ч ойлгомжгүй болсон. Би бол ингээд намууд дотор байгаа фракцуудын хоорондох ялгаа, үзэл бодлын ялгаа нь бол намуудын хоорондох үзэл бодлын ялгаанаас том болсон гэж харж байгаа л да. Тэгээд тэр нь бол фракц гэдэг зүйл нь бол фракц биш. Яг цэвэр юм нь бол зүгээр л хүн байгаа тийм. Цаана нэг л эрх мэдэлтэй хүчрхэг хүн нь суудсан. Тэгэл фракц гэд нэрлэлцэж байгаа тийм. Тэгэхээр тэр хүн нь бол өнөөдөр юу гэж бодно маргааш шал тэр бодол нь эсрэг эргэцэн байхад ч гэсэн тэгэл хамаагүй ингээл нам гээл явж байгаа. Тэгэхээр тийм тогтолцоо үүссэн байх үед одоо бид нэр аль нь зөв аль нь буруу гэж сонгоход ч гэсэн одоо зүгээр сонгогчийн хувьд ч гэсэн айгүй төвөгтэй болчихж байгаа юм л да. За хоёулангийн цаг дуусчих шиг байна. Нилээн л олон асуудлаар ярьлаа.
ерөөсөө нилээ удаа ярьлаа, нилээ их олон зүйл хаамаагүй юмнууд л ярих шиг боллоо. Тэгээд ол зорилго нь л тийм байгаа. Хүмүүстэй зүгээр ярилцал, сэдвэр хязгаарлагдахгүй, цагаар хязгаарлагдахгүй. Одоо цагаар хязгаарлагдчихлаа л дээ. Компьютер батарейд тусгаад байдаг. Зүгээр яг хоорондоо ингээл ярилцаж сууж байгаа юм шиг тэр нь зугаатай. Яг хүмүүс яг сонсдсон байгаа мó сонирхолтой юм би ярьсан уугүй бөө мэддэгтэй бол гол нь одоо идэвхтэй оролцоол болж байгаа зүйлүүдтэй өөрийнхөө дуртай зүйлүүдтэй бол бүрэн дүүрэн оролцох хэрэгтэй л гэдэг чухал баг л та. Тэгэхээр миний одоо гол зарчимлдаг зүйл бол тэр байна. Тэгээд би яг хуу гинтийн шийдвэрүүд гараад гинт өөрчлөгдөж яадаг тэр дуртай зүйл нь те. Тэгтээ бол ямар ч байсан нэг зүйлэнд орохоор ерөөсөө тэгэл хамаг юм л зориулахыг боддог. Тэгэл хүн болгон бас тийм байх юм бол ер нь Монголын ирээдүй бол сайхан л байна. Яванда тэгээд найдаж байгаа юм нь бол сонсогчд нь бол ингээл баг багаар нэмэгдээл өсөөл явж явах болов гэж найдаж л байна л да. Ягаад вэ гэхээр яг гол зорилго нь бол энэ нийгэмд чинь зөвхөн ингээд улс төрийн зөвхөн юу гэдгийг эдийн засгийн хэвлэл мэдээллээр л гарч байгаа нэг тиймэрхүү мэдээллүүдээр ингээд дүүрэн биш яг энгийн ард иргэд энгийн нийгэмд яг ингээд өнөөдөр байгаа Монголд ингээд гой юм хийж байгаа кул хүмүүс байгаа шүү л гэдгээ бол сонсогчтой хүргэх гээл яг ингээд жинхэнэ ярилцаа хийгээл ярьцлага хийгээл явж байгаа. Тэгээд хурж ирж подкастт нь оролцож байгаад маш их баярлалаа. За их өрсөнд их баярлалаа. Тэгээд GitHub дээр харин тийм GitHub дээр юу болж байгаа гэдгээ бас надад мэдээллээр. Би наадсан ч бас нэлээд сонирхож байна. Утааг бууруулах тал дээр айгүй сонирхолтой арга хэмжээ авч байгаа юм шиг. Одоохондоо бол зүгээр нэг концепцийн төвшөнд боловсруулах төвшөндөө л явж байгаа юм байна. Гэхдээ үе ингээд мэдээлэл өгöd байх юм бол чамтай хүмүүс сонирхоод янз бүрийн асууя барий холбоо өрийг бол хаагур яаж ярих вэ? Болно. Яг хуу манай яг гэр өргөө төрийн бас байгууллагын GitHub гэдэг Facebook дээр орох юм бол хуудсан байгаа. Тэгээ тэрэн дээр ерөнхийдөө манай төслүүд тавигдаад явж байгаа. Тэгээ тэрөөгөөрөө ч гэсэн надтай холбогдох. Би өөрөө шалгал. Ерөнхийдөө тэгэл тэр шинэхэн ихэлсэн төрийн бас байгууллага болохоор манайх одоохондоо бол надаас гадна нэг л өөр хүн байгаа. Тэгээд хоёулахнаа гэдэг болохоор тэгэл бүгд бүх юм аль хийн шүү дээ. Тийм магадгүй гээд архитектурын оюутан ч юм уу эсвэл барилгын институтын нэг оюутан сонсож байгаад оролцохыг хүсч магадгүй шүү дээ мэдлээ. Харин тийм бид нар бол Facebook дээр GitHub-аар ороорой. Тийм GitHub гээд тэгээд бид нар ер нь бол аль болохоор олон хүмүүсийг л хамруулах сонирхолтой. Тийм энийг хамгийн оновчтой шийдэл гаргахын тулд бол хүн болгоны саналыг сонсч ийж гол нь иргэдтэй хэрэгтэй зүйлийг л бүтээхийг хүсэж байгаа тийм болохоор аль болохоор олон хүмүүс оролцож ижил тийм юм бүтээж болно хэл та. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд цаашдын нэвтрүүлгүүдэд нь бас амжилт хүсье. За subscribe хийгээд download хийгээд сонсоод байгаа. Чамаас өөр ондоо зөндөө монголчууд гоё юм хийж байгаа штэ. Тэгнэ. За их баярлалаа.